Хаврын өрөө орсон сайхан өдрүүд үргэлжлэж байна. Дөрөв өдөр гэмтрүүлгийн маань шинэ дугаараас хүрэхэд бэлэн болж шүү. Бид нэр 7 хоногийн өмнө дараагийн дугаараар шинэхэн сонирхон санитар уулзъя гэж амласан байгаа. Үнэхээр сонин сайхан үйл явдлууд дараараасаа үрж байгаа. Залуу нас минь юм да тийм ээ. Бидний бас энэ улирал нь хавар юм да. Тийм учраас юм адал явдалтай байхаас ч өөр яах вэ? Өмнөд бас хэлжсэн бид те би дугуй одоо шинэ спортоор хичээлэхээр одоо боллоо гэдэг. Хараахан бас дугуй худалдаж авч амжаагүй байна. Жохон судалгаа хэрэгтэй байгаа. Гэхдээ бид нэр үндсэн цэцэрлэг төрөлн дээр очих юм бол одоо аюул болчихсон дугуй унах боломж. Айгуу гой замтай болцсон. Тийм. Тэгээд нэг ингээд бүр бүтэн томдоо ярихад 2000 төгрөг айгуу боломжтой. Даваа гараг ягаад ч юм шинэ юмны эхлэл шиг ирч хүчээр дөрөн тийм л өдрүүд байдаг. Тэгээд өнөөдрийн дөрөв зочдыг барихад эхлээд би салхийг хаалчих уу? За тэгье. Маш олон сайхан хүмүүс ард түмний хүүхдүүдийг багш нар өсгөөд хүмүүжүүлээд бойжуулаад халамжлаад ингээд байж байгаа. Яг л түүний нэг эдис болсон төгөлдөр хэмэх багшийг би өрсөн. Төгөлдөр багш юугаараа онцлог вэ гэхээр сонгон хайрхан дүүргийн 101-р цэцэрлэгийн багш төгөлдөр бол маш хавархан. Тэгэхээр улсын хэмжээнд ер нь эрэгтэй цэцэрлэгийн багш байдгүй юм байна л та. Тэгэхээр тэр дундаа 2 настай одоо яашлын ангийн хүүхдүүдийг асрна гэдэг бол эрэгтэй хүний хувьд тэр маш хүнд ажил шиг надад санагдсан. Гэтэ эндээ өөрөө түүртдэггүй юм байл ингээд төгөлдөр багшийг тайснаа орж байна. Яаст ангийн багш юм байна тийм үү? Сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? Одоо ингээд харахаар 20 эдэн хүүхэдтэй өдөржингөө ингээд хамт байдаг гэж бодохоор ямар санагдчих байна? Төсөөлж байна уу? Би ороод байсан бол эвгүй баха. Хэцүү баха. Өнгөрсөн нэвтрүүлэгт 5 хүүхэдтэй 5 охинтой ээж оролцож байгаа жахаа жишээлбэл хүүхэдтэй харилцахад бас нэг эвгүй байна гэж ярьжсэн шүү дээ. Нэг л олохгүй байна. Магадгүй аав болоогүй учраас гэжсэн. Тэгвэл төгөлдөр бол эсэргээрээ тэр олон ялах няраануудтай ажиллаж байгаа юм чинь нэстэ эвэлээд өхөөд арга эвийг олоход бол амархан уу? Ер нь ихэндээ бол хэцүү байсан л да. Мэдээж анх нэг оюутны ширээнээс шууд ажлын он гарахад өмнө ажиллаж үзээгүй. Яг нь ерөнхийдөө онол аваад тэгээд яг ганц хоёр дадлага хийж үзчихсэн. Тэгээ анх гарахад бол жоох хэцүү байсан. Тэгээ ер нь явандаа ингээд анх ер нь бага ангиас эхэлсэн л да бас. Яг 2 гарантай 3 төгсөж байгаа тийм хүүхэд. Тэгээ эхний Хүүхдтэй юу? Хүүхэдтэй. Манай охин одоо 3 нас гарантай гүнж. Ер нь ойролцоо настай юм шүү дээ. Тэгээд цэцэрлэгийн багш яаслангийн энэ багшаар одоо ингээд томилогдт юм уу? Өөрийн сонирхол юм уу? Би гайхаад байна л да. маш том шийдвэр байсан гэж хэлсэн. Би тэгээд энэ яриг студид дөрвөлжлүүлэе гэж бодсон байхгүй юу? Яг мэрэгжил сонгосон юм нь болохоор яг миний багаас тэгтээ яг мөрөдж ягаагүй мэрэгжилтэй мэдээж багаас хүсээгүй. Ерөнхийдөө ингэ явж хагаад оюутан биш 10 дугаар анги төгсөөд би нэг 2 жил ажилласан. Нэг хар бод ажил хийгээд. Тэгээ явж байхдаа нэг эгчийнхаа нэг хувийн цэцэрлэгт очиж тусалдаг байсан юм бэ. Тэгээ тэнд очиод бас ингэ ажиллаад хүүхдүүд авд салхилуулаад бас жижиг сажиг юмд ингээл туслаад хичээл заагаал тий. Асуусанд нь хариулаад туслаад тэгээ явж байгаа л яг тэр мөчөөс эхлээл яг анх багш болвол гоё юм байна гэдэг сэтлийг бас аваад тэгээ сонирхож эхлээд сургуулийн судалж байгаа. Тэгээ сургуультанд сурсан тийм. Багада ямар мөрөглөлтэй вэ? Ямар мөрөглөлтэй хүн боломж олддог байсан бэ? Багада ер нь хүүхд болгол энэ Нисгч гэдэг шиг үү? захирал олно гэж. Бидний үед тийм байсан. Биднээс үед ер нь ингээд миний хувьд болохоор ингээд нэг багаасаа жоохон зарим юм дутуу хөтөө те яг тийм хүслээсээ болоод л захирал олно. Захирал болоод мэдээж мөнгөтэй бүх зүйлийг авах боломжтой те. Тийм л юм хүсэл байдаг байсан. Та одоо бол харцсангүй баян авчих юм шүү. 20-д хүүхэдтэй. Бас ер нь баян шүү. Тийм. Ер нь их сэтгэл хангалуун байгаа. Тэгээд цөмөр яг төгөлдөр багш маань ажлынхаа байранд хэрхэн яаж ажиллаа гэдгийг үзвэл илүү сонирн байх бах. Тэгээд зарим хүүхдүүд нь аава, зарим нүр эмээ гэж дууд юм л. Нэг хүүхд болгоо нэг өөрийнхөө яг нэг хилд орсон анх нөгөө нэг эргэн тойрны хүнээ дуудсан тэр дуудлагаараа яг тэгдэм юм байлээ. Тэ сонирн байдаг үстэй. Бас жоохон. Би бас гооч чи ядаж өгөө гэдэг. Гоочсон. Гойсон гоогач тиймэргүй Нэмэр байна. байхгүй. За тэгэхээр найруулагч сурвалжлага үзье. Чи нэрээ хэлж чадах уу? Чамаа хэн гэдэг? Банда. Бондолэ гэдэг юм уу? Тий. Бондолэ гэдэг юм уу? За. Чамаа хэн гэдэг? Мичика. Мижика. За, чамаа Инүүнэ. инүүнэ. Яна анаас ойлгохгүй. За тэгэхээр үзэгчдээ бид нийслэлийн сонгон хайрхан дүүргийн 101-р цэцэрлэг дээр 4 урилга нэвтрүүлгийн сурвалжлах хамт олон ирсэн байна. Тэгэхээр би өнөөдөр урилгаа маш сонирхолтой нэгэн хүнд өгөх гэж байна. Тэгэхээр одоо энэ бол хэдэн настай анги вэ?
бага анги тийм ээ? Тийм 2-оос 2.5 гэж. Ерөнхийдөө яашлын ангийн багш эрэгтэй багш байд юм байна. Ингээд Чойжил сүрэнгийн төгөлдөр танд нэвтрүүлгийнхаа урилгыг өгч байна. За баярлалаа. Сайн байна уу та? Сайн байна. За ажил төрөл өндөр үү? Өндөр ингээ ажиллая гэдээ ажиллана. Одоо яг хүүхдүүдийн тоглоомын цаг юм шиг байна тийм ээ? Тэгээ одоо яг биднес нэг өдрийн дэглэмийн дагуу 11-ээс 11:50 хооронд чөлөөт цаг. Тийм хоолой хүлээ ингээ чөлөөт цаг. За. Ангир нийтдээ хэдэн хүүхэдтэй юм бэ? Нийт ер нь бүртгэлээр бол 28 хүүхэдтэй байдаг. 28. Тэгээ өнөөдөр ирсэн нь яг 20 хүүхэд ирсэн байна. Тий. За. Хэцүү биш үү? Та ер нь хэдэн жил багшилж байна? Би одоо 6 дахь жилдээ багшилж байна. Ажлын өдрийн хамгийн хэцүү зүйл юу байд юм бэ? Хоол идэх үү? Эсвэл Яг миний хувьд бол ерөнхийдөө хоол идээд унтлагын цаг гэж байгаа ачаалтай байдаг. заримд бүүвэлэх үү? Бүүвэлэн тэгээд нэг илүү гар ажиллагаа ихтэй баг бүлэгч. Ихэнх нь хувцас өөртөө тайлахгүй тэгээд би тайлж өгнө бүх дандаа гар ажиллагаатай байдаг. Одоо хоолны юм бүгдээ гараа угаах уу? Тэгээд гараа угаа. За гараа угаацгаа идэг байл. Манай энэ жаахан жигээд жинхэнэ нэрийн төвшин жаргал гэдэг. Жаахан жи гэдэг юм Тийм уу? гэрийнхэн жаахан жиг шүү дээ. Хөрх энэ ер нь баг хамгийн жижиг юм биш үү? Ер нь жижигтэй орно л да. Тийм би жижигхэнтэй. Одоо өөр ажил хийн гэж ер нь төсөөлдөг үлдэр багш. Бас бодно. Гэхдээ энэ ажлаас ер нь хэр багтаал авахч чадахгүй хаа. Тийм энэ хэдэн жилдээ ер нь яг амьдралын нөгөө нөхцөл шаардлага бас ажил мэргэжлээ солих юу гарч магадгүй гэж боддог л доо би. Баяртай. Эмээ. Хоол бүх юмыгаа ингээд өөрөө хийчдэг юм уу? Тийм ер нь бүлгийн багш нь хоолны асуудал дээр илүү төлөв яа. Галтгоо бол байгаа тийм ээ. Тийм галтгоо тусдаа тоогоос Пост хийж өгөх багшны. Тийм очиж аваад постч хийгээ тийм. Сая тэгээд бүх юм гар ажиллагаатай гэсэн чинь миний инээд хүрцсэн та. Бүгдийн тэгээ одоо гар ажиллагаатай биш болохоор хүүхдүүдийг яах юм болж байна гэж бодлоо. Гоо яах нь. Үнэхээр хурц ажиллахаас өөр аргагүй л илэрхийлж Тийм хувцас тайлж чадахгүй. Тэгээд бицхтаа бас яг хүн амьтны тусламж авдаг тийм. Ерөөсө бүх юм анхаарал яг багшийн анхааралд орлох юм бэл. Хэсгийн хугацаанд багштай би яриа авцсан чинь л нөхдүүд шууд Одрын өрөөнд ороод хяналтнаас гараад бүгдээрээ ханцуун нэнээ өртлөө шаашаал нойтон болж гарч ирээл. цагийг дор нь ашиглаж байгаа. Ерөөсө гялцалж байгаа юм чи. Тэгэл нус мус нь гоожаал багш нь байхгүй болонгочууд нусыг авч өхөнгөө болол өстө нэрэ нийттэй болж байна. Багш нь миний хүүхдүүдийг яаж бүүвэлж унтуулдаг бол гэж боддог гэж магадгүй. Та нэг яаж бүүвэлдэг тэрсэж аялждаг. Бүүвэлхөө. Миний ганц нэг бүүвэлдэг дуу байдгийн. Тийм. Тэр нэг юу бам 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 бойлна бум 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 өн тишэндээ нэг юм болчихсон ингээл болгож зэнийг бол тийм би амдаа аялаа л тэгээд болж. Өөрөө унтчихгүй юу? Унтна штэ. Заримдаа унтах тохиол байна. Хүүхдүүдтэйгээ юу? Түнгээ чамайг жишээ нь ингээ хүүхдээ цэцэрлэгт аваачих гээд ингээ оцсон чинь ингээ эргэтэй багш зөвшөөрөл чамд юу яар санагдах вэ? би бол гайхна. Эсвэл гайх бах тий. Сонсч ирсэн л та. Монголд бас иймэрхүү юм нэвтэрч байгааг сонсчихсан. Европт ч юм уу гадаад бол их байдаг. Яг тэгэхээр нөгөө хүн болгон л зөвхөн ээжийн одоо халамжаар ч масрамжаар ингээд өсдөг шүү дээ тий. Тэр хэмжээгээр нөгөө аавын халамж, аавын хайр гэдгээс жоохон холддог учраас ийм нэвтрүүлдэг хүмүүс байд юм билээ. Зулаагаас ярьж байсан тий. Тийм би нөгөө 101-р цэцэрлэгийн багштай, захиралтай, эрхлэгчтэй уцаар ярихад Монголд гэр бүл салт их байна. Одоо нэг ангид жишээ нь одоо 6-аас дээш хүүхэд эцэггүйгээр өсөж байна. Бүр зарим нь ингээд гадаадд ажил хийхгээ явцсан байдаг. Хүүхдүүд ааваа мэдтгүү. Тэгэхээр бид нэр ингээд эрэгтэй багш авах юм бол хүүхдүүд илүү ингээд тэргүй гэртээ ээжтэйгээ байгаа учраас эр хүний хайр халамж тэр эр хүнээс айх ёсгүй байна. Энэ хүн чинь ийм байд юм байна гэдэг ойлголтыг илүү их өгөх болов гэж бид нэр эрэгтэй багш авч байгаа гэж ярьж ирсэн л та. Тэгэхээр чохоо хэр санал нийлж байна. Өөртөө бодож үзэж байгаагүй сэдв байна. Нэрээ ингээд сонссон чинь бас яг тийм байж болох юм байна л да. Тэ аавыг нь одоо орлож гэдэг юм уу тийм. Манайд өргөлгөөлсөн эмэгтэйчүүд маш олон байгаа шүү дээ. Ер нь л Над дээрс анх би яг баг бүлэг аваа явж хад манай ангид бас 2 3 хүүхдээ аавгүй тийм хүүхдүүд байсан. Илүү ер нь дотно болд юм байлээ. Тэгээ сонсоочсон миний юу эмзэглэл бас ингээл илүү хандах тийм хандлагаас төрөл
хүүхдүүс надаа илүү ингээ бас орой явахгүй бас ингээл хамт байх Хүүхднээс гэдэг төвчөө. тий. Аа. Тийм тохиолдол байдаг л да. Ер нь эрэхтэй багш байвал ер нь миний бодлоор зүгээр л дээ олон байвал. Яагаад гэхээр туслах багш нэмэгтэй багш байдсан шүү дээ. Туслах багш ер нь эрэхтэй багш байсан тохиолдол би л мэдхгүй байна. Ихэвчлэн нэмэгтэй хүмүүс байдаг. Аа тэгээд бас бүлгийн багш нь бас эрэхтэй хүн байвал тэр ангид хүүсний нөгөө нэг эрэхтэгш юу үүснэ. Аа бас хүүхдүүдэд илүү бас нээлттэй боломж бас үүсэх болох гэж байна. Сургуулаа төгсөөд анхны авсан анги нь бас л 2 3 настай хүүхдүүд авчихсан. Одоо сургуульд орсон юм билээ тийм ээ. Эргэж холбоо байна уу? 3 дугаар анги. Аа. Ирж уулздаг шүү дээ. Ямар хөөрхөн. Тийм. Нөгөө аава гэдэг хэвээрээ байх уу өөрчлөгч үү? Үгүй мэдээж багшаа гэнэ л дээ. Тийм. Ирж уулзсан. Тэгээ бас одоо 3 дугаар анги саяхан манай нэг Болдбаатар гэдэг хүүхд ирсэн. Гэр нь болохоор их наранд байдаг. Тэгээ сургууль нь болохоор 82 дэд юм бэл. Тэгэл нөгөө гэрээсээ ганцаараа явдаг. Тэгээ сургуулаа таарчаад ганцаараа шууд цэцэрлэг дээр ирээд надтай уулзах гээд. Их хөөрхөн. Намайг хайгаад болцсон байлээ. Өө тэгэл юм яриа штэ хиддгээр анги хаан сурж ийн хичээл ном яа сайн уу гэл. Тэгэл таны ажил сайн юм байна уу гэл. Гой гой юм штэ. Тэг чи угаас бие дагаад ингээд гэрээсээ сургуулаасаа ингээд ганцаархнаа явж байгаа. Тэгвэл та сэтгэлд нь их л үлдсэн учраас л ирээд байна да тийм ээ. Би бас их баярлж ирсэн тийм ирж байгаа. Ер нь ирдэг хүүхдүүд. Хүмүүс ингээл хүүхдээ боломжтой болов хувийн цэцэрлэгт өгөх гээд байна л да. Усын цэцэрлэгээс илүү. Тэгээ усын цэцэрлэгэнд бас аргачлгүй юм яваад орохоор бараг нэг ангид 50 60 хүүхэд бужигнж яадаг. Багш нь хүүхэд болгонд ээдтэй хүрэхгүй дээ гэж харагдмаар. Энэ хэцүү л дээ. Тэгээ айл болох багш болгон л айл болох хөрхийг л хичээдэг. Айл болох боломжоор айл болох жоохон ч толгой хүрч гэсэн те. Бүгдэнд нь юм өгч гэсэн тийм сэтгэлтэй бүгд ажилтдаг. Тэгээд байгаа нөхцөлдөө хамгийн сайнаараа л ажиллахыг хичээдэг шүү дээ. Боломж байвал цэцэрлэгийг яаж өөрчилмөр байна? Яг мөрөөдөл биелдэг бол ерөнхийдөө нэг ангид нэг 10 ч юм уу 5 хүүхэд 2 багш тэгж байвал илүү хүүхэд хөгжих боломжтой аль альдаа ачаал багтай бас хүлээж авах бүх тийм чанар нь арай илүү болох гэж боддог. Төгөлдрийг үе тэнгийн найзууд нь мэдээж эрэхтэй найзууд нь яаж хардаг бол гайхдгүй юу юм. Ийм ажил. Эхэндээ эвгүй байсан шүү дээ. За Би яаж хилдэггүй байсан шүү дээ. Тийм үү. ажлаа нуугаад уу? Үгүй сургуулаа эхлээд би чинь цэцэрлэгийн багшийн сургууль Аа сурдаг. за. Оюутангээ яваад. Тэгээ оюутан сурж байгаа л гэж хэлэхэд юу хэцүү байдаг байсан. Тэгээ манай сургууль ч болохоор багшийн дэдийн харилцаатай сургууль да. Тэгээд мобис сурдаг гэж. Ерөөсөө л октод дундл ганцаараа сурдаг байсан уу? Тэгээ манай анги чинь гэхдээ 4 банд байдаг байсан шүү дээ. Тийм үү. Одоо бүгд багшилж байна уу? Явцын донд 4-ийнх нь 2 нь гараад хамт төгссөн найз минь одоо хамт ажилладаг. Эдний цэцэрлэг 2 эрэхтэй багш таа юм лээ. Хамгийн анх одоо хүүхдэд багшлаад эхний нэг сар юу яаж өнгөрсөн бэ? Хэцүү. Бараг ер нь шантрах марктай. Ер нь Маш сандрах юм шигсэн. Хэцүү. Эхний ингээд тэр чинь би чинь анх баг бүлэг аваад бол ямар амар уйлаа майлаа. баг бүлэг аваад 9 сарын 1-нд бүгд уйлцсан. Би нэг хүүхдийн энд тэмж аваад саадуулаад гайгүй болгоод буулгалаа. Дахиад нэг аваад шууд залгуулаад дахиад уйлна. Тэгэл бүгд уйлж байгаа. Ер нь хэцүү юм байд. Хэцүү юм байт юм лээ. Ээж аауд нь гайхаж байсан аа. Эрэгтэй багш ингээ байд. Түрүүн чавхан надад тасардаг шиг. Тийм гайхажсэн. Анх тэр миний хүлээж авсан анги болохоо өмнө яачлан ангид даваас ингээ багш дээр явжсэн анги гэсэн. Тэгээ би нэг багшаас хүлээж авсан анги. Тэгээ эцэг эхчүүд нь анх гайхаад ангиас солиё гэдэг хүсэл тавьж исэн. Тийм үеуд байгаа л да. Надад бас итгэхгүй гайхаал те шоконд орж исэн үе байгаа. Тэгээ явцын дунд төгөлдөр багштай уулзъя гэл. Би байна гэхэл гайхаал бүр шоконд орж байгаа юм. Тийм үү. Тэгэл би ч бас өөрөө давхар эвгүй байдал анх нөгөө нэг багш хийж байгаа болохоор анх жоохон эвгүй байдалд ороод тэгэл. Тэгээ явцын дунд ингээд үйл ажиллагаа бас харилцаанаас ингээд арай сэтгэл нь өөр болоод. Ямар одоо зан араншин юм уу өөрийнх нь нэг тийм юу ингэж энэ ажилд хөглөгдөөд ингээд улам дурлаад хийгээд идэм бол бодож үзсэн үү? Тийм би ер нь өөрөө юм жоохон зөөлөн талдаа ингэж боддог шүү дээ. Тийм л. Тий. Ер нь мэдгүй одоо сайн бодож бас үзэж байгаагүй юм байна ерөнхийдөө. Тий. Гинтл ингээл хүүхдтэй ажилламаар санагдал. Тэгээл ажиллахаар их сонирхолтой бас гоё. Илүү өөрөө илүү их мэдэрдэг юм санагддаг надаа. Тийм бусд ингээд найз нөхдөйгөө дунд байхдаа илүү өөрөө
олж харж чаддгүй мөртлөө яг хүүхдүүдийн дунд байхдаа би илүү өөрийгөө олж харж чаддаг. Тийм тэгээд тэр хамгийн жаргалтай мөч хүүхдүүдтэй байх үед хэзээ байдаг вэ? яг ангитай юу? Тий, ангитай. Оо тэр бол юу штэ гадаа яг гарах үе гэдэг надаа. Тийм Хүүхдүүд ч гэсэн тийм бах тийм ээ. тийм гадаа гарах л илүү гоё санагддаг. Өдрийн унтлагын цагаар гэж бодсон. Чих амраад нэг овоо гайгүй амс хийдэг болоо гэж бодсон. Мэдээж нөгөө ажиллаж байгаад яг тухайн үед ингээд өөрийнхөө ядарч байгааг сайн мэддэггүй шүү дээ. Яг ажил дуусаад цэцэрлэгээс гараад гадаа гараад амар ядарсан байдаг шүү дээ. Тэгшээ Очоод, тий. хүүхдийн шуугын донд тийм ээ. Тухайн үед бол ерөөсөө нэг анзаардаг юм. Тэгэл тэр олон хүүхдүүд дундаас гараад гэртээ очихоор дахиад өөрөө чи хүүхд гэртээ байгаа шүү Тийм дээ. цэцэрлэгээс гараад би өөрийнхөө хүүхдийг ангиас нь аваад тэгээд хамт явсан шүү Хүүхд дээ. нарийн цэцэрлэгт Тийм өөр тийм Бэд дунд юм биш. дунд бүлэгт явдаг юм. Тэгээд Тийм үү? тэгж бодсон байхгүй. Хүүхдийн гарч гүгээд охин дээр очиж хальт уулзаад ах уугүй юу? Биш анх явахт нь би тэгдэг Тэгдэг байсан уу? шаарддаг байсан. Одоо бол гайгүй шүү дээ. 2 жил явчихсан. Нэг загасчны мэр усгүй гэж манайх их ярих юм да. Тэр нь тэгээ ядж хахад үнэн бэ болж таарах юм. Жишээлбэл өөрөө энэ олон хүүхдүүдийн арга хэмжээг болоод ажиллаад байгаа юм. Магадгүй өөрийнхөө тэр 3 настай хүүхдтэйгээ ганц хүүхдтэй гэртээ тулаад ажиллахад бүр гайхах, мухардах тийм үе байх уу? Гүү байхгүй шүү дээ. Гайгүй юу? Гайгүй. Бүх зүйлээс илүү охиндоо илүү хайртай. Тэгээ сайн аав байх юмсан охиндоо сайхан гэр бүлийг бас бүтээхэлсэн гэж их боддог. Найзуудаасаа нуугаад багшийн дээдийн цэцэрлэгийн багшийн анги гэж хэлдэг байсан гэж штэ. Эхнэрээсээ болохоор яадаг гэсэн. Эхнэр үеийнхээ хоёр чинь яг би ажилд ороод 101 танилцж ирсэн. Цэцэрлэгт Би анх нэг багшаас ангиа хүлээж авсан гэсэн шүү дээ. Тий. Тэр манай эхнэр анги. Тийм үү. Хүлээж Даваа аваад сэрэн гэдэг багш холбоо нэлтэр юм уу? Тийм. За. Манай эхнэр байгаа. Тэгээд юу сөрхийн хэлдгийг сая их албарх уу? Өмнө нь даваа сэрэн багш авдаг байсан. Бас нэг гэр бүлийн хоёрч гэдэгс нэг салбарт ажиллаж байгаа хоёр. Хүүхдээр холбогдсон хоёр байна тийм ээ. Тэгээ манай эхнэр одоо бол яг ажиллах багшаар ажилладаг л дээ. Бага ангийнхаа багш нар бол бид нар ингээл очдөг байхгүй юу? Тэгэл дараа нь дунд ангийнхаа багш нар ч гэсэн очдөг ангиараа. Би цэцэрлэгийнхаа багш нар очиж ирсэн нь бол санахгүй. Манай бусад хүмүүс ч гэсэн нэг сөрхий гэдэг цэцэрлэгийнхаа багш нар очиод байдаг. Гэхдээ яг адилхан ингээл төгсгөөл явж байгаа тий. Тэгэхээр цэцэрлэгийн багш ингээ үлдээд идэг юм шиг бас надад санагддаг байхгүй юу? Уул нь маш хэцүү ажлыг хийсэн багш та хамгийн тэр цагаан цаасан дээр хамгийн анхны одоо юг зурж исэн хүмүүс те. Тэгсэн мөртлөө эргээд тэр хүмүүсийн санамж одоо дурсамжинд нь хамгийн бага үлддэг байж магадгүй гэж тэгж би бас боддгийг. Мэдээж тийм байх л та. Би бас ер нь цэцэрлэгийн багшаа нэг. Тэгээ таны ярианаас Сайн сонсоход бол санал хүүхдүүд буцаад хүрээд ирдэм биш үү те. Тэр чинь бол ерөнхийдөө би бол тэгж боддог юм аа. Ерөнхийдөө бага насндаа илүү хүүхд ирдэг болоос гэж бодод байгаа. Уг нь бид нар чинь 8 нас хүртлээр зөндлөө цэцэрлэгт явдаг байсан шүү дээ. Үлдүүл үлдэхээр. Одооны хүүхдүүд чинь хөрхий 6 зарим нь хүрж ийн хүрхгүй байх. Тэгэл сургуульд орчиж ийн. Ста цэцэрлэгээс хандаг баха эргэж гүмэр санагддаг бах тий. Магадгүй одоо нэг аав нь хүүхдээ авах гээд ирэхт тий. Ааваасаа илүү тань таньж байсан тохиолдол байна уу? Санаа зовж ирсэн үе байна уу? Эйгүүл орж ирсэн ч юм уу? Ер нь ганц хоёр байгаа хаа. Яг ямар үйл болж байна? Явахгүй шууд манад очно гэсэн хүүхдүүд. Дуураараа юу? Тэгээ бүр хүлээж байгаа хүүхд би ч мэдээж хүүхдүүдэд дуусгаж ажилласаа гардаг. Тэгээд явахгүй гэж хамт байгаал тоглоал намайг дуусгаал хувцас өмсөөл хамт тэр цэцэрлэгээс хамт гарч ий санаа амардаг. Тийм хүүхдүүд. Тэгэл хашаа цэцэрлэгийн хашаа хүртэл хамт яваал машинд нь суулгаж тэгээд буцаагаад. Тийм үү. Бид нар өмнөх дугаар дээр хүртэл ярьж ирсэн сүүлийн үед нийгэмд хүүхдтэй цаг гаргах зав бага болчихсон бидэнд. Тэгэхээр та яг ингээд өдөр тутам ээжийнх нь оронд ээж аавынх нь оронд аав болоод бяцхан үрстэй ингээд байгаа учраас ээж аавд бас юу зүйлмөр байна? Яаж хүүхдэд юу дутаадах шиг байна гэр бүлийн уур амьсгалтанд? Миний бодлоор эцэг эхчүүд бол нэг зүйлийг маш их чухалчилж үзэх хэрэгтэй. Биднес бол ерөнхийдөө хүүхдтэй аль болох өмсөж зөөх, идэж уух дутаахгүйсэн гэж бодож ажиллаж хөдөлмөрлөдөг байх. Миний бодлоор тэр хүүхдэд аюулгүй орчин хамгийн чухал. Аюулгүй орчин гэдэг би яг юу гэж хэлж байгаа вэ гэхээр аав ээж хамт байх. Аав ээж салхал юм бол тэр хүүхдийн хамаг хүсэл мөрөөдөл бүх зүйл нь норж ундаг гэж боддог. Хараар дутж болохгүй л гэсэн. Аав ээжүүд ер нь өөрсдөө хүслийг нэг тавихаас илүүгээр хүүхдийн хүслийг нэг тавина. Хүүхдийн хүсэл юу вэ гэхээр аав ээжтэйгээ л хамт байх. Хамгийн гол юм дээр шүү дээ. Тэгэхгүй тэр чихрийг авах мэдээж хүсэл байгаа л да.
хамгийн чухал зүйл нь аав ээж нь хажууд нь байна гэдэг нь хамгийн том зүйл. Гэр бүлүүд ерөнхийдөө тэр зүйлийг л хүүхдийн хүсэлт гэдэг нь аав ээжтэйгээ хамт байх. Энийг л юу нэ ойлгосоо гэж би илүү боддог. Бас тийм байх юмсан гэж өөр хичээдэг. Ээж аавтай хамт байдаг хүүхэд аав нь ч юм ээж нь байдгүй хүүхд хоёрын хоорондын ялгаа их байгаа тийм үү? Яг юун дээр их анзаардаг вэ? Тэд нь хоорондоо ингэ харилцаж байгаа шүү дээ. Энэ манай аав авч өгсөн. Энэ манай ээж авч өгсөн. Энэ миний ээжийн мөнгөөр авч өгсөн юм гээл. Тэгэл нөгөө хүүхд чинь хэлэх зүйл байхгүй болчихсон. Аав бол ээжгүй бол тий. Би сая бас сургалтынаас харахгаа харж чадсангүй л дээ. Одоо жишээ нь төгөлдөр багш хүүхдүүдтэйгээ одоо хилээ зажлаад ч юм уу тийм ээ. Яаж ярих бол гээд тэр яриаг одоо жишээлбэл энд бас ингээд төсөөлөх гэж хэлдэг юм лээ. Тэгдэггүй юм билээ. Би бол тэгж боддог шүү дээ. Хүүхд гээд доош нь авч үзэхгүй. Хүүхд бол хүүхд. Биднээс энгийн хэмжээнд л харьцах хэрэгтэй гэж боддог. Хүүхдийг байгаагаар нь тэгэхгүй тэгэл биднээс янз янз болоод өөдс нь ингээд байвал тэр хүүхдийн бас хэл ярианы хөгжил бас буруу нөлөө үзүүлнэ. Байгаагаараа. Урилгын маань хүлээж авч ирсэнд баярлалаа. Олон аав ээжүүдэд бас миний хүүхд тийм ээ ийм багшийн гартай байл гэдэг нэг сэтгэл амрах, тайвшрах цаг хугацаа байсан байх гэж бодож байна. Тэгээ таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Хэдэн жилийн дараа Монгол улсын гавьяат багш болсон байх юм байна. За ерөөл За ер нь цэцэрлэгийн гавьяат багш гэж байна үстэй. байгаа. За тийм. За. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хийдэг ажлыг хийхэд ингээд янз бүрийн гендерийн асуудал гардаг шиг эрэгтэй хүн ч гэсэн тийм бэрхшээл тохиолддог юм байна гэдгийг би анх удаа сонслоо л да тий. Ингээд багш эрэгтэй гэж харснаа ингээд гэх мэтийн чинь нэг иймэрхүү хандлагатай. Сая цэцэрлэгийн багшийн ярианаас ямар юм илүүтэй сэтгэл дүлдүү гэхээр хүүхдийн аюулгүй байдлыг эцэг их хамт байхаар ярьлаа шүү дээ. Ялангуяа тэгээд 2 3 ч удаа давтагдсан санаа нь юу исэн гэхээр ерөөсөө л хүүхдтэйгээ байгаа ч л гэдэг юм. Өөрөө нэг юу гэдгийг хүүхдээ битгий авчирч өгөөч гэсэнгүү шүү дээ. Болжгүй л хүүхдтэйгээ хамт байгаа ч гэсэн санааг дахин хэлжсэн магадгүй илүү их мэдэрдэг зүйлэл хуваалцлаа л да. Ийм олон хүүхдэд хайртай, ийм олон хүмүүсийн хүүхдийг хайрлж өсгөж хүмүүжүүлж байгаа төгөлдөр башийн үйлс их гоё хэлэх сайхан байх гэж бодож байна. За дараагийн зочин миний зочин байгаа. Энэ хүн бол их сонирхолтой хүн гэж одоо би урьсан. Ягаад тэгэхээр эх орныхоо нэрийг өндөрт гаргаж яваа. Дэлхийн олон өндөрлөг дээр эх орныхоо талбайг гаргаж одоо чадсан тийм гавьяатай хүн байгаа. Энэ бол Монгол спортын мастер, Монгол улсын гавьяат тамирчин Өсхөө иргэд үнийг урьсан байгаа. Өсхөө хагаад хайсан авирж байна. За сайн байна уу? За. Сайн байна уу? За сайн байна уу? Яарад гараа. За сайхан орж гэнэ үү? Оо сайхан авчихсан. Өө. Хаагуур авираад ирэхгүй дээ. Шууд тэгж асуудаг тийм. Айгаа. Тэгэл ойр зур. Ойр зурдаа яваад л байна уу? Тэ ойр зурдаа Ойр зур гэдэг нэг хол байгаа даа. Бидний хувьд бол их хол газар гэсэн үг тийм. Одоо чинь хамгийн сүүлд аль ууланд хаагуур хамгийн сүүл сая манай аялын одоо Монголд энэ аялын бас маш олон клубүүд байгуулагдсан байна. Тэгээ шинээр байгуулагдсан клубүүдийн залуучуудтай хамт утга нэнгэр харих нь лөө. тэр явчаад ирлээ. Нөгөө яга манай монголчууд чинь нэг энүүхэд хичээл нэлээ одоо явуулдаг шүү дээ. Манай говьхан жил гэдэг байхгүй. Энүүхэнд гээд ингэх юм бол 70 км цаадах гэж байгаа юм да. Энүүхэн гэх юм бол 30 км гэж байгаа байхгүй. Би өсвий гавьттай 6 жилийн өмнө уулзж байсан. Тэгэхэд хэлжсэн л да. Би гэр бүлтэй гэж асуухад би гэр бүлгүй. Тэгээ би зорьсон бүх өндөрлөг дээр гарсан дараа, дэлхийн бүх өндөрлөг дээр гарсан дараа би гэр бүлтэй болно. Ягаад гэвэл би хүний хүүхдийг зоохох хүсэхгүй байна. Бүгд одоо зорилгоо биелүүлсэн дараа гэр бүлтэй болно гэж хэлсэн. Одоо дэлхийн өндөрлөг дуусч гинөө? Үгүй дуусахгүй шүү дээ. Ер нь бол Дуусахгүй юу? гэр явуулсан гэр явуулсан. дэлхийн ятгаа Монголын оргилууд ч дуусахгүй шүү дээ. Зүгээр яхаа тийм нэг тоотой яг нэг одоо хүмүүсийн зорилго болсон оргилууд байдаг шүү дээ. Одоо юу гэдэг бол одоо 8000-аас дээш 14 оргил ч юм уу те. Нэг бол одоо дэлхийн 7 төв те. 7 төв одоо Аз, Европ ингээл байгаа шүү дээ. 7 гэхэлэр хүмүүс дэлхийд 5 төв байдаг те. 7 гэхэлэр хүмүүс хаа тэгээд өмнөд туйл нь бас ороо явчихдаг шүү дээ. Вэлсэн гэдэргээд тэд нар ороо явчихдаг байхгүй. Тэгээд нийлээд яг 7 одоо Seven Summit гэж ярьдаг доо манай уулзтай явдаг. Тим оргилууд байдаг. Гэсэн тэгээд өөр өөрсдөө ангилалтай л да те. Миний хувьд яг одоо Seven Summit-ийг үүсээч. Тэгээд бас өмнөд туйл, хойд туйл дээр бас те Монгол хүн хүрэх ёстой гэсэн л зорилготой төлөвлөгөөтэй л явж байна. Тэгээ уулын спорт өөрөө эрсдэлтэй учраас хүний хүүхдийг зоогоод явах гэж ярьсан байх л та тийм үү? Уулын спорт эрсдэлтэй л дээ те. Тэгээ мэдээж одоо экстрем гэдэг талаас эрсдэлтэй гэдэг талаас нь хамгийн өндөрт бичдэг одоо нэг жагсаалт өгдөө шүү дээ эрсдэлтэй бүх спортууд нь бас нэлээд дээгүүр эхний 1 2 3-т бичигддэг.
ийм л төрлийн спорт л доо. Авирахаасаа буух нь илүү эрсдэлтэй байдаг гэж ярьж байсан. Магадгүй би интернетээс олон зураг харсан л та. Одоо буулт хийж байгаа ч юм осолд орсон амир өтсөн хүмүүс дэлхийн олон өндөрлөг төр байдаг. Тэрийг очиж шенж авах боломжгүй. Тэгээд яг ууланд авирч байгаа хүмүүс зургийг аваад ингэж үлддэг юм шиг байгаа. Иймэрхүү олон юмд таарахаар ер нь хэцүү байдаг уу? Энэ спортыг болиё гэсэн бодол төрдөг үү? Үгүй одоо болиё гэж бодох нь цааш ер нь бол зүгээр яхаа хэцүү тохиолдлууд байна л да. Ууланд авирч ер нь зүгээр яхаа нэлээ нэг ууланд байгаа ослын нэг 60% шахав нь яг ер нь дандаа бууж байгаа болсон байдаг л. Тэр үл одоо тэхээс өөр арга байхгүй те. Бууж байгаа нэг уруу гэдэгтэй бол биш л да. Нэг хүн оргилд гарахын тулд одоо жишээ 8000-аас дээш оргилд гарахын тулд хүн өөрөөсөө маш их хүч энерги зарцуулж байгаа те. Тэгээ оргилд хүрэхин тулд өшөө яг тэр нэг хүний бас замаа тооцоолох алдаанууд маш их байдаг байхгүй. Яг өөрийнхөө хүчийг хаана зориулах уу те. Яаж нөөх үү гэдэг дээр маш их алддаг. Оргил дээр гарчаа бууна гэдэг. Одоо манайхан бол тэгээ одоо 100 метрийн зайд гүйдгэл барай гэж байж тэгээ тэнцээ зогсох хэвээр. Уул бол энэ яг оргил бол барай биш байхгүй те. Эргэж бууж нөө кемптэр очиж тэр барай байд те. Тийм учраас оргил бол зөвхөн 50%. Тэгээ бидний барайны буух хэвээр. Энэ дээр маш их алдаа гаргадаг байх гэж боддог ш. Сэтгэл зүйн хувьд бас тайвширдаг болов. Тэгээ оргил дээр гарчаад манай нэг найз ярьж байсан. Ер нь оргил дээр гарахлаар хүн ингээд айгүй их одоо яг наад дээр чинь бид нар ярьж байсан л да. Хүн ингээд оргил дээр гарчаад ингээд хоос орчтой юм байна те. Бүр ингээд амраад за оргил дээр гарчлаа гэдэг өөрийн гаргуунд найдаг ч юм уу тайвшраад тэрнээс болж бас алдаанууд нь гардаг баг. Би буруу санааг бол 2005 онд хамгийн анх Монголоос Эверест оргил дээр гарч ирсэн баг тий. Би нөгөө байгалийн төв би тэгэхэд хөртөж орчуулагч хийдэг байсан байхгүй юу. Тэгээ байгалийн төвхийн музейд би шинэ таныг тайлбарлана шүү дээ. Бас тийм ажил хийжсэн мөж жохоо. Тий би хийдэг байсан. За. Тэгээ нөгөө жуулчдыг аваад байгалийн төвхийн музей рүү орохоор байдаг байхгүй юу. Тэгээ сансарт ниссэн гээд хажууд нь 2005 онд хамгийн анх Эверестэд Монголоос гарсан хүн гээд тэгээ би таныг тайлбарлаад явдаг байсан. Яг юу ч тайлбарлаа. Одоо яг нүүрэн дээр нэг тайлбарлаж. Тэгэл Монголоос анх гарсан гээд тайлбарлаа. Тэр музей дээр нэг яг тэр 2005 онд нэг ихч байгалийн төвхийн музей нэг ихч одоо би нэрийг мартчихад байна. Ихч надад ууцтаа. За өсвөрөө гэж чамтай уулзсан. Бас ямар очроор гэсэн чинь. За ингээ би ингээд энэ музейд ийм заал байгуулж байгаа юм. Ийм өрөөгд гаргаж байгаа юм те. Энэ их дөрөв яг одоо цэгийг ярьсан баг дээр шүү дээ. За Монгол хүн ингээд сансарт ниссэн. Энэ заавалч одоо нэг одоо Монгол хүн сансарт ниссэн өмнөд туйл, хойд туйл дэлхийн хамгийн өндөр дөрөв юм байдаг шүү дээ. Ер нь бол тэгээ ийм дээр очисон хүмүүсийнхээ юм өрөө байгуулах гэж байгаа юм аа. Ингээд тэгжсэн байхгүй. За тэгэл очиод тэр юм хумаа өгөөл те. Тэр үчи бас нэг жоохон өөдгөө нэг айгуу сайн юмнуудаа бас тэр үчи өгч чадахгүй даад тэргэлдээ жоохон өгч яг нэг эвс тэргэлжсэн юмнуудаа бас өгч чадаагүй те. Одоо зүгээр боддیں۔ Харин зүгээр одоо бол зүгээр юмнуудаа харин байгаа бүх юм өгчий гэж боддیں۔ Тэгээд тэгсэн чинь тэн дээр ч нөгөө гүр аргач байгаа гэдэг те. Тэгээд анх одоо нөгөө 60 хэдэн онд лөө 80 хэд онд л анх нөгөө өмнөд туйлд очисон хүн. Чулуун ба нэлээ. Тэр хүнийг хөдөө. Тэгээд 2005 онд Эверест гарсан гэдэг. Яг энэ гурван тэгээ нэг нь дутуу байсан тийм яг хойд төлд одоо дэлхийн одоо хойд мөсөн далай 90 градус тийм яг тэнд очиж Монголын төв арай мандаа байсан тэгээд тэр өрөөний бас нэг буланг нээх болсон маш их баяртай. Нодны яг 4 сарын 20-нд Монгол анх удаага тийм хойд төлийн яг 90 градустай очиж Монголын төрийн талбайг мандуулсан. Тэгээд тэр өрөө одоо яг дүүрэн болоход бэлэн болсон байж байгаа. Тийм гоё тийм. Тийм байна. Ууланд авирна гэдэг нэг ясны нэг төрлийн дон уу? Нэг уул руу оргил руу авирчаад ахиад тэрийг ахиулах гэж яваад байна гэдэг. Энэ бол нэг дон шиг харагдал байна. Тэгээ ер нь бол хүн тэгэл ер нь зөвөр хэнч хийсэн тэгэл юмд хандгүй шүү дээ. Би хамгийн анх 2005 онд одоо тэрнээс 2005 оноос өмнө бол Эверест гэдэг миний мөрөөдөл байсан тийм. Гэтэ үнэхээр одоо тэр үе чинь интернет ч бас жоохон баг дөнгөжл эхэлж байсан үе багт тийм. За миний хувьд зөвөр Монголд тийм хэмжээнд сайн мэдэхгүй бай тийм. Миний хувьд интернет дээр ухна гэдэг юм чинь жоохон зайтай тийм мэдээлэл өдрөө чинь бас жоохон боловсрал нэгтэй л тийм байсан л үе шүү дээ. Тэгэл одоо энэ тэндээс плакат л харж байдаг байлаа шүү дээ. За энэ ууланд гарцсан гэл гэрийнхээ ханан дээр Эверестийн плакат дээр Монгол улсын төрийн талбай хэрэгж тавьчаал наацсан. Энэ дээр Монголын төрийн талбайгаа мандуулчих юмсан гэж бодоол. Тэгэл байсан үе шүү дээ. Тэгэл за энэ дээр л гарчвал одоо ингээл уул болоод байна шүү дээ. Болоо л гэж бодож байсан. Одоо бүр цаашаа одоо юу ч явж байгаа. Одоо таны мөрөөдлийн 80 оргил юу ах вэ? Тэгээ тэрнээс хойш ер нь бодсон шүү дээ. Одоо надад ноён оргил гэж юм байхгүй байна те. Мөрөөдөл ингээл цаашаа хөөрөх юм байна. Зорилго ингээл зөндөө цаашаа ахаад бий болох юм байна гэж бодсон. Магадгүй хүмүүс өсгөр гавьтыг шууд л өндөр ууланд аваад эхэлсэн гэж бодглох л та. Үгүй тийм ээ. Мэдээж юм багаас эхэлдэг. Хамгийн анх хэдэн онд хэдэн настай байхдаа хэр хэмжээний өндөр оргил дээр гарчаад барилж байв. Миний хамгийн анхны одоо
Өргөлөө яг би ерөөс мартав. Тэр маань биш нэг өмнө говь юм гэх шүү дээ. Тэгээ манай өмнө говьч ажил гой гурван сайхан гэдэг. Улаад. Тэр лөө би нэг жоохон доо манай аав нөгөө тэр үе чинь нөгөө ажил албан байгуулалт зугаалга гэж явдаг байсан шүү дээ. Тэгэл яг аавын ажлынхан зугаалгаар яваал. Тэгээд нэг хоёр хүнтэй аав ээж одоо би нэг зулзаг гэдэг хаас нөгөөх нь ямар юм байсан нөгөө хоёр хүнтэй хамт тэр одоо гой гурван сайхан хамгийн өндөр зэрэг тахилга хайрах ингээд одоо 2800 м дээр анх гарч ирсэн юм билээ. Тэрнээс цаашаа тэгэл тэр үедээ бол ерэн зүгээр яхав тийм уулын спорт гэж юу гэдэг бүү мэд те зүгээр л яхав тэр нэг өндөр уулаас тэгэл явсаар байгасан жил хамгийн өндөр дээр нь гарцсан. Тэр одоо хэдгээр ангид 3 4-р ангид л байсан баг. Тэгээ яг өндөр мөнхцтэй уул гэхлээр одоо аавыгаа дагаад Өмнөгов аймгийн уулчтай хамт утгын ангир харах те одоо яг сая очтой. Тэнд анх авиралт хийжсэн. Тэгэл тэрнээс хойш уул гэдэг юм байд юм байна гэдэг л ойлголт сууж гисэн шүү дээ. Манай монголчууд айгүй их авирдаг болцсон байна. Ялангуяа богдуул руу ингээл хагсаан бүтсэн гэтэл бол бараг л ийм жим үүссэн хүн бараг бүглэрч байгаа. Тийм хэмжээний хүмүүс байна л да. Тэгээд ер нь бол хүмүүс их тийм ууланд авирах сонирхолтой болж байгаа юм шиг үлээ те. Одоо миний мөрөөдөж байсан л одоо энэ уулын спорт гэдгийг те урд нь бол жоохон буруу ойлголттой байсан байхгүй. Ууланд авирал яг л тэр уулчтал авирт юм бай те. Өөр хүн бол чадахгүй тэр уулчтал мундаг учраас явд юм байна гэдэг ойлголттой байсан те. Энийг ерөөсөн болигээд одоо ийш тийш явах болгондоо одоо танад л үзүүд ярьж гарч ирсэн дээр нэвтрүүлэг хийж ирдэг. Та нар чаднаа хэн ч авирж болно гэдгийг хүнд харуулж чадсан. Тэгээ 2006 онд одоо тэр үед Монгол Улсын ерөнхийлөгч энх хоёр байсан те. Тэр хүнд анх санал тавиад ингээ та ууланд авирж болно. Хүмүүс энэ ууланд авирд юм. Үгүй нэрэн бид нар авирж болохгүй болно. Алтай дамд авирцгаая гэдэг. Тэр авиралтыг хийжсэн гэхлээр хүмүүст их ойрхон болж эхэлсэн байх гэж боддоо шүү дээ. Хүмүүс аа ууланд авирж. Энэ Монгол Улсын ерөнхийлөгч энх хоёр ингээ авирж явах бид нар гэсэн сэтгэхгүй их суусан баг те. Цааш олон тиймэрхүү авиралтууд болсон шүү дээ. Тэгэд энэ бол өндрийн одоо авиралт гэж юм л да. Энэ өндрийн аялал واخгүй. Өндөрт аялах энэ одоо энэ спорт маань Монголд бол одоо хангалттай хөгжөөд эхэлсэн хүмүүсийн сэтгүүд хангалттай ороод ирсэн. Магадгүй та нар ч гэсэн одоо тийш аялах боломжтой юм гэдгийг ойлголттой болцсон байх гэж бодож байгаа шин. Ээлжирийн бидэнтэй бол адилхан л байж таараад тэр өндөр авирлууд давирчаар тийм ээ. Ойлголт чи их тэлээд л явцдаг болов гэж бодод байна. Яг өндөр гэдэг нь мэдээж яг минийхээр бол те. Миний яг нүдээр үзээ VR харснаар бол 8848. Тэ Everest өргөд. Тэгээд онгоц монгоцоор бол мэдээж зөндөл өндөр байдаг л ах те. Нистийг шүхээр бодог хүмүүс. Хүүтэнд ингээл даарна, хацар мацар хөлддөг гэж ярьж ирсэн те. Бисийг сонсч ирсэн. Ер нь яг тэр үед ингээл гар орон хөлдөн ч юм уу те. Тэр үед зэнийг нь болчихидаа дундаас нь буцъя гэсэн бодол төрдөг бол хүмүүст. Заавал гарч ирсэн амархав. Яг тухайн үед бол ерөөсө хүн эхнээсээ аваад нөө биеийн зөв авч явах хэрэгтэй. Өөрийнхөө хүчийг нөөх хэрэгтэй. Тэнд авирахтаа хугацаанд тааруулах хэрэгтэй те. Цаага тэр авиралтынхаа бүх юм судалсан байх хэрэгтэй. Чи нэгэнт чи өөрөө гар хөлзөө чи хөлдсөн, даалцсан, бээрцсэн бол дээшэн ч өксөх адилхан доошооч буухтай адилтай чи нэгэнт оройтсон байх учраас те. Бүгдийг нь маш сайн тооцоолох хэрэгтэй. Нэгэнт энэ уулын спортыг сонирхол эхэлчихээр ухрах, буцах гарцгүй болчдөг. Энэ одоо тэр өөр арга байхгүй. Зарим хүмүүст тэгэл би хэллээ шүү дээ. Хай зарим дараагаар янз янзын хүмүүст ууланд авирал дагуулал явж байгаа. Тэгээд бууж ирэл манай нэг найз хэлчихсэн. Яа би энэ уулаад өгсөж байх та. Би чамаг өстө дотроос өвтрээ хараагаад явчихсан. Шинэ юм уу өсгөө намайг ийм дагаж юм уу өсгөө гэжтэй. Яах гэж би дагаж байгаа гэж. Тэгээд бууж ирчээд миний толгойд нэг л юм болсон. Одоо дараа өсгөө хайшаа авирах бол хамт явах гэсэн гэж бодсон. Би таныг бас өөр янз бүрийн жижиг цуглуулгатай хоббитыг сонссон. Өөр уулын спортоос юу сонирхож байна? Гэхдээ уулын спортоос гадна зорих. Би зүгээр экстрим спортод их дуртай те. Одоо экстрим спорт маань та нар мэдэн шүү дээ. Дандаа байгалийн хүчтэй те. Одоо байгалийн хүчтэй өрсөлдөнө гэдэг бол биш шүү дээ те. Одоо тэр байгалийн тэр хатуу ширүүнийг туулахын тулд өөрийгөө сүрж сорьсон ийм спортууд үү те. Уулын цаана тэ одоо уулын дугуй ч юм уу тэгэл одоо рафтинг нөгөө ширүүн голоор заваар явах ч юм уу тэ
Гэх мэт данаар нэг экстрим юм төрлийн спортууд байж. Энэ зүгээр хоббитэй. Зүгээр хаж цуглуулга гэдэг юм даа. Хүмүүс болохоор цуглуулга гал өстой. Амар мундаг цуглуулгатай байдаг. Надад бол зүгээр л яг юмны нэг зах цахаас нэг хотгонуудыг ихлээр нэг зах цахаас нь юм уу тэгэл нэг очин газрын мөнгө ихлээр нэг зах цахаас нь л тиймэрхүү жижиг сажил байна гэж. Одоо жишээ нь уулын гутлнууд ихлээр нэг одоо нэг яг уулын авиралтын гутлууд ч юм уу тиймэрхүү нэг тийм төгс юм бол байхгүй. Яг юмны захтай. Юм зах бол байгаа. Манай дөрөв ярихын үед л анх удаа би дуулчинтай ярилцж байна л да. Тэр үднээсээ ч тэр уулынхаа оргил дээр гараад хамгийн түрүүнд юу хийдэг бол ч юм уу тэгж бодогдож байна асуумаар. Дээр нь хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Нэг сайхан өндөр уулын оргил дээр гараад ганц сайхан ашгарах юмсан гэж ярьдаг шүү дээ. Яг ашгарч чаддаг болов юмсан. Тэгвэл зөөр богдуулан дээр ч юм уу те болно шүү дээ. Ашгарч болохгүй юм байхгүй шүү дээ. Эверестийн оргил дээр болохгүй юу? Өө тэгэл ашгаруул ашгарлах гэсэн. Миний хувьд бол хамгийн анх гарахтаа амар хэцүү. Би зүгээр шалуухан бууил гэж бодож байсан те. Ер нь зүгээр орой дээр гарчаад нэг ганц хоёр зураг дараад жоохон бичлэг хийгээл толгойд нэг л явуулж байна. За одоо хурдан л бууил гэсэн л байна те. Нэгдүгээр яг нөгөө тэнд одоо Эверест авирахын тулд 5-600 яг оргил дээр гарна гэсэн зорилготой 5-600 гут хүн байгаа. Тэдийг гаргахын тулд цаана одоо 3-4 мянган хүмүүс ажиллаж байдаг те. Тэгвэл тэр 5-600 хүмүүс цагаагаарыг хүлээдэг те. Тэн чи 5-600 тэр хүмүүс нэг юм уу 2 өдрийн боломж гарч ирдэг байхгүй. Тийм учраас одоо тэнгэр харж бол яг тэр боломжийг л алдахгүй бол бүгдээрээ дэше өгсгөөд те. Тэрнээс тэгэл гарах нь гардаг, чадахгүй амиа алдах нь алдсан те. Зөндөл асуудал байгаа. Тийм учраас нөгөө цаг хугацааны асуудал ерөөсөө Эверестийн цаг хугацааны асуудал, цаг хугацаа цагаагаар асуудал байна. Үдээс хойш болохоор одоо яа тэнгэр муухайшдаг учраас орил дээр гарчаад тэнгэр муухайс хүмүүс шалууханд доошо бууж авах хэрэгтэй те. Хурдан буух те. Тэнцээ аль болохоор хугацаа алдахгүй. Хэрвээ одоо Эверестийн өмнө талаас одоо Hillary step гэж байдаг. Тэн дээр ерөөсөө нэг тойрох, зөрөх боломж байдаг учраас одоо тэг бүр тэнцээ бүр одоо нэг төгжрөл үүсдэг байхгүй. Тэрүүгээр маш хурдан л одоо хожиж буух. Нэг бол тэр дээшээ өсөхдөө маш хурдан тэндээ цаг хожил тэр хүмүүсээс өстөж тань газ тэмдэггээр давах гэсэн шаардлага учраас аль болохоор тэг цаг хожих хэрэгтэй. Уулын спорт дээр хүн чанар хэр харагддаг вэ? Сайн нөгөө цаг хожих тэр нарийнхан чимээр бушуухан амжиж буух гэсэн чинь энэ асуулт орж ирж байна. Ер нь бол хүн чанар ер нь танигдаад байна те. Уулын спорт гэж одоо өндрийн аялал ч юм уу одоо явган аялал дээр ч гэсэн танигдаад шүү дээ. Хүмүүс ч нэг Улаанбаатар дээр нэг одоо бар кафе сууж байгаа. Би бол хүн чанартай амар юм ярьдаг. Тэгэл яг тэр ядарч зөхөөл даарсан үед үлээ бас байх ш буруу хараад юм идэж явах шиг. Нэгэнд хүнд ачаага маа гэж өөрүүлчихэд гаргаж тавихлаар ихийг нийдэг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд ер нь харагдаж байна. Айхтар хүсч тэмүүлж оргилд нь гарчихгоот нэг хоосныг мэдрэх гэж байна шүү дээ. Одоо яах вэ ч юм уу нэг юм магадгүй утахгүй санагдах ч юм уу. Ингээд буугаад ирэхээр ингээд чимээгүй байх, нам гүн байх ч юм уу. Ингээд нэг юм сонин юм зэрэгцдэг байх л да. Яг өөрөө чи хооронд байж үзег учраас ер нь зүгээр төсөөллөөр бол их олон юм мэдрэмжүүд өөрчлөгддөг байх та. Гэхдээ ер нь тэгэл яг нэг л юмыг л энэ спортоос нэг л юмыг маш сайн ойлгосон би те. Энэ спорт одоо би нэг 20 хэдэн жил хичээлж байна. Тэгээд өөрийнхөө нөгөө амар жоох өчүүх юм байна гэдгийг л маш сайн энэ байгалийн хажуутай бид нар өчүүх юм байна те. Энэ одоо гудамд төч чана иймхэн чулууны дэргэд бид нар энэ чулууж хэдэн сая хэдэн зуун жилийн настай те. Бид нар яг хинч биш гэдгийг л маш сайн ойлгож авсан шүү. Тэгэхээр одоо танд ер нь айдаг зүйл юу вэ? Оо байж. Тарай барианаас. Гэхдээ юм яг ийм байдаг байхгүй. Тарианаас үгээр. Тэгэхээр усаас айдаг бах тийм ээ. Усаас аах уу? Уснаас үс одоо гайг болцсон. Баантаа усанд ордог ш. Дандаа шүршүрт ордог ш. Живчин гээд. Хоёр. Миний би бас өмнө болтой. Голын эрэг дээр очин найз нөхөд аялалгал ороод би хөлөө дүрэл авна. Энэс би хийхгүй. Яг тэр айгуу тийм хол байдаг гоё учраас уснаас бол шиприйн сайттай адилхан байна да. Би нэг юмыг л өстой яг ном журмын дагуу хийдэг. Тэр нөгөө заваар явахдаа аврах фантазиг бүх юм байна. Яг тэр зааврын дагуу бүгдийг хэрэгэлдэг. Ууланд бол гайгүй тэгээ зав. Ууланд бол яхаа ерөнхийд нэг төршлөг одоо юм ба. За энийг л ингэсэн байхад болно доо гэсэн бодолтой байдаг те. Ус завин дээр бол өстой яг яг тэр номынхан дагуу. Нэг зүйлийг мартах чинь би бас 6 жил өмнө уулзж байхад бас хаашаа ивлээ явах гээд засгийн газрын ордонд ингэ очиод төрийн талбай гардуулт юм лээ. Мандуул талбай чинь шүү. Тэрийг авч гарч ирээл айгүй ингийн зам унлан гараад такси бариад явжсэн би санддаг байхгүй юу. Ер нь мэдээж төрийн талбай төрийн тэргээс гардаж аавна гэдэг бол айгүй том хариуцлага байдаг л дээ. Одоо хамгийн сүүл сая хойд тулд явахтаа хүртэл одоо Монгол Улсын ерөнхийлөгч элбэг төрж бас төрийн талбайг гардаж авч явж байсан тий. Маккенлид Монгол хүн ерөөсөө авираагүй байсан тий. Хойд тул одоо Аляскатай тий. Тэрэндээ бас Монгол Улсын ерөнхийлөгчөөс төрийн талбайг гарч авч байлаа. 2005 онд
анх Эверест явж байхдаа бас Монгол Улсынхаа тэргийн одоо энэ элбэг дөрж ерөнхий тэр үед ерөнхий сайд байсан. Тэгэхэд бас төрийн талбай гардаж авч явж байлаа гэл. Энэ маш тэр үед бол одоо зүгээр харахад ингэж дотроо ямар их хариуцлагууд энэ талбайг гаргачих юмсан те. Энэ их итгэлийг хөөдөжгүй юмсан те. Гэсэн л бодол байдаг ш. Тэгээд энэ төрийн талбай гардаж авах гэдэг бол бас бидэрт бас манай уулчдад их юу гэдэг юм бол урам зориг. Үнэхээр ядарч байхад тэр хүн итгээд нөө төрийн талбайгаа гардуулж байгаа тэр царай харагддаг те. За би энэ хийх ёстой гэсэн урам зориг хүч чадлыг бас тэрнээс авч байгаа юм те. Талбайгаа яг зөвхнийхээ хаад аль хэсэгт хийж авч явах уу? Газал өрөвчтэй авч штэ тий. Тий, ер нь бол тэгэл одоо тухайн үе ямар ууланд авирж байгаа тий. Би бол яг 2005 онд анх Эверест авч байгаа. Яг төрийн талбайгаа одоо уулын том комбинзан байдаг л тий. Тэрнийг ингиштэйхэн гармадсан. Яг бол би оройдроо гараад энэ талбайг хамгийн гол нь энэ талбайг зураг авах болох ёстой л гэсэн бодол байсаас хамгийн ойрхон авахд ихтийхэн газараа хийчихсэн тий. Зураг мурга авахлахтаас их баатарлаг ингээл талбайгаа бариад авахулчаад цаашаа хийгээл тэнгэртэл бараг л нус үлдсэн байт юм биш үү те тийм хөвгтэй юм байдгүй. Тэр хийнүүд ер нь байна шүү дээ тий. Тэг яг тэр бол нэг 50000 хүртэлх уулнууд бол одоо тийм болчихж байгаа. Тэр 50000-аас дээш уулууд бол ямар ч жижиг байхгүй. Тэгэл одоо өнгөрсөн байгаагаар тэгээд надад нэг юм хэлсэлтэй. Ахын нэг олон телевиз дээрс л хугддаггүй. Нэвтрүүлэг ороод байдгүй. Гэхдээ та нэвтрүүлгийг өрсөнд баяртай байна. Ахын ямар ч очир гэж хэлсэн. Тэгээд урилгын маань хүлээ авч хүрэлцээрсэн баярлалаа. Эх орныхоо нэрийг өндрөөс өндөр бүр өндөр төрөж яваа хүмүүсийн нэг гэж боддог байхгүй юу? Маш баярлалаа. заа байна. Баярлалаа. За баярлалаа. Удаараа таашаа. Өсгөр уулчинг Эверестэд аваад ирсний дараа ярилцлага хийх юмсан гэж боддог сэтгүүлчдийн нэг бий байсан л да. Гэхдээ уулзч амжаагүй. Магадгүй дөрөв урилга нэвтрүүлгээр уулзах ерөөлтэй байж л те. Тэгээд их олон ярилцлагуудыг уншиж ирсэн. Гэхдээ яг нүүр тулаад ингээд ярихад их сайхан, их даруй юм. Их зүйлийг эргцүүлж боддог, ойлгож ухаарч амтарч байгаа мэнэ гэдэг нь харагдсан. Хөтөчийн ажил хийдэг байх үед музейд тайлбарладаг байсан үнтэйг өнөөдөр энэ дараа уулзлаа. Үзмэртэйгээ юу? Тий. Музейд байдаг хүн шүү дээ тамиг гэж тий. Тэгээд тэгэхээр би бол их олон тайлбарсан да их олон ч хүнд манай Монгол хүн анх удаа Эверестэд 2005 онд гарсан гэдэг тэрийг бол бас их багталтайгаар ярьдаг байсан. Тэгээд бүр илүү сайхан санагдчихэв. Маш олон залуучууд бас спортоор хичээлэх газар байхгүй байх, боломж байхгүй байх гэж байна. Ууланд яагаад авирч болохгүй гэж бүгдээрээ Эверестэд авирах шаардлагагүй шүү дээ, тийм ээ. Тэгээд уулаар маш их энерги байдаг гэж сүүлийн үед хүмүүс их ярьдаг болсон мөлий. Тэгээд магадгүй их энергитэй хүн ороод ирвэл гэж би бодсон. Миний хувьд бол аль багасаа л би өөр өмнө гоёх бидний нутгих тэгээд нутгирхаж бол оруулсан юм биш. Өрсөн юм биш. Тэгэхээр Монгол түүний бахархал болсон учраас миний хувьд их бахархал учраас бахархалтайгаа бас энэ өдөр уулзах гэсэн хүслээр урьж оролцуулсан байна. Одоо харин 3 дахь цочин миний цочин нэгэн одоо сакстай цэцэгчээ охин гэдэг шиг цүнхтэй нэг Европсын охиныг урих гэж байна. Тэгээ яагаад урих болсон юм бэ гэхээр тэр цүнхэнд их хүчээр бий. Тийм үү. За ингээд мөнх чаргалыг тайзнаа урьж байна. Цүнхтэй бүс. За сайн байна. Цүнхэнд их хүчрээ. За. Гэхдээ ерөөсө хүний нэг цүнхийг хараад яана уучлаарай сайн байна. Цүнх гэж тайлцсан. Тэгэхээр одоо гаргаад ирчихгүй юу? Манай үзэгчдэд бас сонирхуулаач. Ингээд нэг хайр халамжийн дунд өсч өндөөж байгаа нэг юм 5 настай цагаана. Цагаана. Тий. Хөп. Тио тэр байлаа. Одоо жишээл яагаад би мөнх чаргалыгаа урьсан бэ гэхээр муужгаа минь юу өгүүлнэ гэдэг группийг фэйсбүүкт ажиллаулдаг юм да. Тэгээд амтан тайртай зөндөө олон хүнтэй би таарч ялаа. Амттай хайрлах одоо өнгөрсөн дугаараар жишээлбэл тий 100 гаруй амьтдыг гэр орондоо байлгаад амтны үрээлэн байгуулах хүсэлтэй байгаа сайн баттай бид нэр ярилцчихсан шүү дээ. Гэхдээ яагаад энэ мөнх чаргалыг онцлсан гэхээр амтан гих амтчилж одоо бүр хүнчилж харьцдаг. Дээрээс нь ингээд энэ муур судлаач шиг болцсон юм болоо гэж бодоод юуны тренд мөнх чаргалаа цагаанаага танилцуулаач. Энэ хоёр өөр нүдтэй юм Тий. шүү дээ. Түркийн ангор үлдэр Нэг нь ногоо нэг нь Түркийн ван гэж байгаа байхгүй. Тэгээ хоорондоо яг юугаар ялгагдаж байна гэхээр ангор нь болохоор илүү сагалгаар урт үстэй гэсэн. Вангийн муур нь болохоор бас нүд ийм хоёр өөр байдаг. Гэхдээ ус нь арай тачрхан. Гэтэ энэ хоёр өөр нүд чинь төрсөн зулцсан болгоно юм байдгүй. Нэг нь гэлөө хоёр нь л юм байдаг. Тэгэхээр яг хоёр ижлэгийн цэнхэр байдаг. Тий. Хоёр ижлэх одоо ийм шар байдаг. Гэхдээ нөгөө нэг хоёр ижлэгийн цэнхэр байлаа гэдэг яг Туркийн ангор үлдэр
биш ээ гэсэн үг биш үү? Гэтэ энэ цэнхэр ногоон хоёрыг чи ерөнхийдөө бол явандаа юм генийн гажуудлал гэж тайлбарлалт юм шүү. Шинээр гарч ирсэн. Ер нь тэгж ярьдаг л та. Тий. Зарим нь болохоор бүр төрлийн дүүлээч гэсэн юм байдаг. Дүлээ. Тийм, ер нь юм сонсдгоо. Цагаан нь одоо яг ягаад жоохон тавгүрхэд шинэ газар дасахгүй байх шиг байна уу? Яг л нөгөө байнга гэртээ байдаг болохоор шинэ газар ирж илнэ гайхал. Бас энэ одоо гэр гэж байгаа тийм ээ. Тийм гэрийн муур болохоор тэгж байгаа. Ахаа. Зүгээр нэг гудамжны муур эднэр бол тийм биш шүү. Одоо гэрчлэгээ бол мөх жаргалын цагаанаа гэж явах уу? Тийм мөх жаргалын цаана 4 сарын 1 төрсөн гэж явж. Тэгэхээр өнөө сайхан болсон тийм. Одоо 5 нас хүрсэн тийм. Одоо 5 настай байхгүй. Ахаа. Тэгээд Денсма гэдэг мууртай байсан муураа яасан гэлээ? Тэр муурыг болохоор би зүгээр гудамжинд явж чаад олсон байхгүй. Жижигхэн байсан. Тэгээд хайр хүрээд яг тэр жигт нь орчиж чадаагүй. Гэртээ бараг нэг сар байлгасан. Тэгээд бас эмнэлэгт үзүүлээд вакцин хийлгээд туулга уулгаад тэгээд гэрчлэгээ бас нийдэж шүү дээ. Эдгээр чинь бас өөрсдөө эрүүл мэндийн гэрчлэгээтэй пассворд гэсэн. Тэгээд эзэн хайсан. Тэгээд маш сайн охинд өрчлөгдсөн. Тэгээд Денсмагийн яагаад нэрэлсэн? Зүгээр л дөнгөж олонгуудаа за би Денсма гэж нэрлэлчихье. Хүн хүний сонирхол их өөр юм л да. Монголчууд мууранд нэг их дуртай биш тийм ээ? Биш. Хараа. Тэгээд чамайг ингээд мууранд ийм ингээд амь тавиад хүнчилж харьцаад ингэхээр зарим нэг хүмүүс дургуйлахдаг. Мэдээж тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүс юу гэж хэлмээр санагддаг? Би ингэдэг штэ. Гэртээ ингээд амтан чичээн гэдэг чи айгүй гоё тийм юм штэ. Гоё гэдэг байхгүй юу? Би бол муураа зүгээр миний стресс тайлгч л гэж боддог штэ. Гаднаас ингээд одоо нийгэм ингээд айгүй их бухимдалтай стресстэй байдаг штэ. Гэртээ орж ирэл муураа тэрэл ийлээл тэгэл нэг сайхан халуун кофе ч юм уу цай чуучдаг. Тэгэл хамгийн стресс алга болчихдог штэ. Тэгээ энэ ялангуяа ингэж ярьдаг штэ. Настай хүмүүс ер нь муур гэж айгүй сайн. Дээр үед лам нар ч бас их муур тийжээдэг байсан. Далай лам бас муур тийжтэй. Тэгээд нөгөө ингээд муурны үсэнд их тийм очор байдаг, ичиг байдаг. Тэгээд нөгөө настай хүмүүс чинь жаах нөгөө зүрхний өвчтэй байдаг штэ. Тэгээд ер нь их тайвшруулж өгдөг. Тэгээд настай хүмүүс их тэжээвэл эрүүл мэнд маш сайн байдаг. Даралтыг бас бууруулж өгдөг гэж боддог. Харин муурны тухай маш олон сонирхолтой судалгаанууд байдаг л та. Тэгээд муур өөрөө их өвдөлттэй амтан, далтыг хардаг гэд хамгийн энергитэй газар муур амьдардаг. За тэгээд өвчин ангаах чадaltaй гэд маш олон сонирхолтой баримтууд байт юм лээ. Эзнээ аюулаас аварж исэн олон тохиолдлууд бас байт юм л тийм ээ. Жишээлбэл нөгөө халуун оронд хортой могоотой газар муур их тийжээдэг. Яагаад тэгэхээр эзэн амраад твтж явах тийм үү байж хат могоо мөлхөж ирэхээр юу бат ховстоо зогсоочдөг гэсэн. Муур харцаараа. Муур ер нь ангаад гэдэг юм нэ. Энд чинь манай одоо манайд яг ирээд 4 гаруй жил болж байгаа. Тухайн үед болохоор миний одоо хүний амьдрал бас л нэг сайн тамтай олон зүйл тохиолддог шүү дээ. Тухайн үед бол миний бие жаахан тавгуур хээл жоохон шаналгаатай ч юм уу тийм үе байсан. Тэгээл цагаанаг яг тэжээж эхлэнээс хойш миний бие их сайжирсан шүү дээ. Тийм үү. Цагаанаад охин юм уу ир юм уу? Одоо чи ир шүү дээ. Йоо тийм үү. Найз охинтой байсан гэсэн чинь нэлээд байсан гэсэн. Яг энэ үйлдвэр нь олдож байна. Ер нь бол Монголд энэ үйлдвэр их олдцоотой шүү. Тийм үү. Миний мэдхий засхан гээл авд байд. Энэ нэрж ойрлцол юм байна. Тэгэхээр бид нар урилга өгөхдөө соос гэд яг нэг юм цагаанагийн үйлчлүүлдэг эмнэлэг дээр нь очиж таарад. Тэгэхээр тэр сурвалжлагыг харчаад эргээд болзъя. Дөрөв урилга нэвтрүүлгийн хөтлөгч Ари яг одоо зочны урьхаар энд мал эмнэлгийг зориод ирсэн байна. Нэвтрүүлгийн маань хувьд нохоогоо дагуулад орж исэн уянгааг үзэгч та тодхон санаж байгаа бол харин Аригийн хувьд бол анх удаа би амьтнаар дамжуулж амьтантай одоо нэг зочныг урьж байгаа. Тэгээд энэ ярилцлага маань жоохон танд юг хэлхийг, юг өгүүлэхийг бүүмэд амлаж чадахгүй байна. Ямар ч тач гэсэндээ энд муур тийжээдэг. Мөх жаргал гэж бүсгүйг би зочноор ирсэн. Тэгэхээр одоо яг энэ мал эмнэлэг дээр муур аваад ирсэн байгаа дээр нь таарч урилга амжиж гартуулъя. Хамтдаа орцгоё. Сайн байцгаана уу? За. Тэгэхээр мөх жаргалаа мууртай хамт манай нэвтрүүлэгт зочноор оролцож гэж урьж урилга гардуулахаар ирсэн байна. Тэгээд үзэгч та бүхэн анзарч байгаа соос мал эмнэлэг дээр яг одоо муур нь үзүүлэх гээд ирсэн байна уу? Тийм. Бид хоёр чинь нэг юу жилдээ 4 удаа ирчдэг. Өнөөдөр яг ээлж туулгааны үзсэн. Туулгаа ийлэх гээд ирсэн байгаа юм тийм ээ. Цаг тухайдаа л вакцины туулгаанд хамрагдал. За энэ зэрэг мөх жаргалаа цагаанаатайгаа хамт урилга гардаад авчих. Тий, тэгээд бид нар студиуд их сайхан ярилцах болно. Тэгэд энэ амтнаа аваад хүрээд ирээрээ. Цагаана гэдэг нэртэй. Энийг ямар үлдэр вүлээ? Турки ангор
Эднийх муураа худалдаж аваад тэгэл гэртээ авсан цагаас хойш яг мал эмнэлэгт хандаал эмчилгээ үйлчлэгээ хийлгээл тэгээ вакцины тулгандаа тогтмол хамаарагдаад хамгийн сайн эзэнтэй муураа яг гэр бүлийн нэг гишүүн болгож хайрлаж чаддаг хүмүүс байгаа. За цаанагийн чихэн одоогийн байдлаар бол цэвэрхэн. Би бас дүүг цайны төрсөдрийн дийлэг авчаад. Хаанаас барангийн би таанад зориулчаад зүйлс хийсэн байхгүй юу? Би хийж өгсөн охин маань ингээд сэтгэл гараад яг адилхан. Таван нас гэсэн үг тийм байлаа. За тэгэхээр миний чинь мөх чаргал цагаана хоёр удахгүй 6 цаг студид бүгдээрээ уулзъя. Тэгээд ямар ч гэсэндээ өнөөдөр эрүүл байна гэж байна. Сэргэлэн цав байна гэж байна. Тэгээд 5 насныхын төрсөн өдөр таарсан байна. Тэгээ ер нь энэ сурвалжлага бас өөрөө араас их олон яриад агуулах бах тийм ээ. Сайн муу, гайхсан, эргэлдсэн тэр бүх яриаг бүгдээрээ студид үргэлжлүүлнэ. За баярлалаа. Ингээ бүгдээрээ студид уулзцгаая. За. Наригч галсан сүхийн тэр гадаадад Тэжээвэр амьтанд иргэний үнэлэх өгөөд эхэлчихэж гээд хэдэн жилийн өмнө битсэн байсан. Одоо Монголд ч гэсэн тэгвэл ингээд үнэмлэхтэй болоод явж байгаа юм байна. Одоо Монголд амьтанд ичдэг хүмүүс их болсон шүү дээ. Айгүй таарлддаг эмнэлэгтэр таны муур ямар хэдэн настай хин гэдгийг ингээд хоорондоо танилцал. Одоо тэр нөгөө групп нийцэн байгаа. Тэрүүгээр дамжуулаад ер нь нэлээд олон бас танилцтай найз нарт болж байгаа. Муучгаа миний өгүүлнэ гэдэг тэр группт дандаа муурт ижэдэг хүмүүс хоорондоо. Тийм дандаа муурт ижэдэг хүмүүс. Хэдчнээ хүмүүс хоорондоо ингэж нөхөрлөх үү? Одоо манайх чинь бараг 600-аад гişүн. Тий. Нэгэд яг 4 сар болж байгаа юм. 4 сарын хугацаанд 600 хүн цахим орчинд зөвхөн муурны төлөө нэгдээд ингэ байж байна. Сонир байгаа. Тэгээ тэрэн дотор муурны тухай зөндөө хэрэг өрн тийм билээ тийм ээ. Тэгдэж штэ. Манай муур ингээд ер нь эн чинь бас нөгөө амьд амтын болохоор өвдөх тохиолдол байдаг. Тэгээд нэг нь тэгээд туршлага солилцоо зөвлөгөө өгөөд тэгдэж шүү. Тэндээс тийм хоол аваарай. Тэндээс одоо тийм нөгөө тэр эмнэлэгтэр очиод тийм вакцин хийлгээрээ туулгааны хугацаанд нөгөөрэй гэл зөвлөгөө өгөө явчихдаг. Тэгээ хамгийн гол нь нөгөө нэг яг хэлсэн шүү дээ. Ямар хөөгч биштэй ингэж хайрлаад тахтээд ингээд хамгийн гол нь яагаад вакцин хийлгээд байна? Яагаад туулгаа аваад байна? Хамгийн гол нь нөгөө муурч нөгөө өвчнөр өвчин тээгч бол магадгүй биш тэгдэг. Тэг хүнд халдаадаг байхгүй юу. Тэгэхээр тэгэл хугацаанда вакцин хийдгээл хугацаанда туулгаа угаад байна гэдэг чинь л ерөөсөө энэ муурнасаа ямар нэгэн өвчин авах эрсдлийг л ерөөсөө огт байхгүй болгож байгаа. Аялагч чамайтай би нэг 10 жилийн өмнө ярилцлага хийж хаад амаа ярьжсэн. Би нэрээ сонноос нохотой болоод гээд. Нохой тижээдэг болоод гээд. За гэдсэн чи. Намайг асар их өөрчилж байна гээд. Жишээлбэл би хүүхэдтэй болвол яах вэ гэдэг юм бэлтгэгдэж байна гэж ярьжсэн байхгүй юу. Би тэр үед амаа өөрөө угаасаа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй учраас би тэр үед нохооны тухай ойлголт байхгүйсэн учраас гайхсгээд өс хүртээ ухааны юм бодоод өнгөрчихсэн байхгүй юу. Яг түн шиг мөх чаргалаа амтан тижээж байгаа тийм ээ. Амтнаараа дамжуулаад хүн өөрчлөгдөх тийм тухай юу гэж боддөг юм. Мэдээж өөрчлөгдөл яах вэ? Амтан тижих айгүй хариуцлагатай болчдөг. Бусдыг уучлж сурдаг. Яагаад гэхээр энэ ингээл амт амтны юм болохоор айгүй сахилгуудтай шүү дээ. Одоо ингээл миний эмэг зүйлт юм хамиг ингээл нөгөө шүүгэн давар хийчин ер нь тэгэл өглөө ингээд унтчихт те босгоолог багт чи ингээл хөл гарлуу тав гэл дайраал хөөрхөн тоглох гэл муурч нөгөө нэг хүний унтлахын биологийн цаг нь болохоор шүн унтдаг. Шүн унтдаггүй өдөр нь унтдаг амтан байхгүй. Тэгэл үүрээр ингээл тоглоал ингээл тэгэл хөөе цаашаа яваач гэл хичнээн ингээ надад хэцүү байсан ч гэсэн эн чин бас амтын юм чиндээ тоглолгүй яах вэ? Хэрэг хийлгүй яах вэ? Мэдчихлэн хандаад. Тэгээ ер нь бусдын алдааг ер нь уучлалт сурдаг. Ер нь хойлохнаа амьдарч байна уу? Эсвэл үгүй ээ би гэр бүлтэй. Тий. Тэгээ анх болоо битээр ер нь би их анх муурн дургуун хүн байсан шүү дээ. Бас л нөгөө монголчуудын яг нийтлэг нэг ойлголт байгаа шүү дээ. Муур ер нь хараал хийдэг ч юм уу тий. Зам хөндлөнгаар бол ажил бүтээдэг. Яг тэгжэл боддог байсан. Тэгэл энэ муурыг авснаас ерөөсөө тийм биш юм байна тий. Бас л нэг стресс тайлдаг, намайг хамгаалдаг. Ер нь мууртай холбоотой их олон дом байдаг шүү дээ. Манай нөхөр бас мууранд их сайн уу? Сайн шүү дээ. Надаас
илүү хайрлаж. Анх тийм байсан юм байна. Яагаад муур тижих болсон шалтгааны эхлэл сонирм байна. Шалтгаан гэсэн юм аа. Энэ бүр нэг жижигхэн зулцгаа хата манайд нэг ирсэн байхгүй юу? Анхны эзэнтэйгээ. Тэгэл би хараал би урд нь мууранд яагаад дург байсан болоо муур гэдэг чи ийм хөөрхөн амтан байж үгэл анхаарал ерөөсөө гоё санагдал дурлцсан гэтэл болно л доо. Тэгэл тэрнээс хойш би нөхөртөө би ерөөсөө л мууртай олмоор юм л хэлээсэн байхгүй. Тэгсэн чинь л нөгөө урдны эзэн манай найз исэн. Чи юусээ нэг авч тийжийг л оруулаад ирсэн. Гэт анх юусоо амтны имлэг гэж байдгийг мэдтгүү, амтны дэлгүүр гэж байдгийг мэдтгүү. Юусоо ямар ч ойлголт байхгүй. За одоо яах юм бол таа гэж гайхс хийгээл. Тэгэл интернет ухаал судалж байгаа байхгүй юу. Тэгэл яг нөгөө Монгол тэр нөгөө хороололт амтны дэлгүүрүүд байдаг шүү дээ. Тийшээгээ ороод нэрэл мууранд чинь тусгай зориултын хоол идэх хэрэгтэй юм байна. Вакцин хийх хэрэгтэй юм байна. Туулгыг бас уулгах хэрэгтэй юм байна. Үнэхээр хариуцлагатай юм байна. Хин нэгний төлөө хариуцлагатай амьдрна гэдэг утга учир л да. Тэгээд одоо 5 нас хүрчлээ энэ муур хэд наслах бол бас бодож үзсэн л. Би болохоор ингэдэж штэ. Ер нь бол өөрийгөө сайн эзэн гэж боддог. Тэгэхээр нэг 15-20 жил насалж байгаа л гэж боддог штэ. Ямар нэг өвчин хүрэхгүй бол боломжтой. Энэ нөгөө очдог эмнэлгийнх нь чинь 20 настай мөр ирчихсэн гэж хэлжсэн. Тийм үү. Гэр бүлийн гишүүн болсон. 20 настай. Нохоо шиг бас жил төдөн нас нэмэрсэн байх байхгүй юу? Энэ болохоор нөгөө нэг 15 нас хүртэл хүүхдийг муурны бишээ. Муурны нэг нас чинь одоо хүнийхээр 15 нас гэж явдаг юм лээ. Тэгээд цаашдаа болохоор графикийн дагуу ингэ явцдаг. Манай муурыг болохоор 40 орчим болов. Ие хөрхи одоо 5 настай гэхээр 40 орчим настай болчихж байгаа юм уу? Тийм. Би бол ийм гэрийн тижээмэл амтан одоо тижээгээс айгүйх айдаг байхгүй юу. Би жоохон багт нэг загас тижээгээ тэрийг ингээ үхсэн. Тэг би тэр үед айгүй готарсан байхгүй ингээд нөгөө загсаа ингээл аль болохоор ингээл арчлал байжсэн чи ингээл бүгдээ шаараад үхсэн. Тэг тэрнээс хойш ингээ айгаад идэх байхгүй одоо ингээл энэ чи амьд нэг амтан байж тээ. Тэгэл хэд наслаач вүлээ ер нь бол тэгэл басна нэгдүгээр хоёрдугаар би яг мэдгэтэл ах шиг юм л та тий. Тэг би ингээд энэ амьд амтныг авчаад эзэн байж чадахгүй бол гэх айгүй юм л та. За би энэ хойд тэжээж болно, муужгаа тэжээж болно. Хамгийн эхлээд судлах хэрэгтэй, унших хэрэгтэй тий. Манай хөөсгөл 100 жил ороод зарим хүмүүс хахад зүгээр сэтгэл хөдлөлөөр авчдаг байхгүй юу? Хөөх харагдаад нэг тоглоом шиг санагдав. Хөөх харагддаг. Ямар ч амтны үр төлцүүлэх зүгээр л хөөх харагддаг шүү дээ тий. Авчдаг. Тэгээ эн чинь ингээд өсч том болно, орно гэл асуудлууд эхлэн шүү дээ. Тэнгүүт л юусан ингээл гайхал балмагтаад тэгэл ер жоо хайрчдаг. Тийм байдаг. Бас эмзэл. Манай хөөсгөл 100 гаруй мууртай нэг эмгэн байдаг шүү дээ. Тэгээ гэр нь 100 гаруй мууртай. Тэгээ тэр гэр нь ингээд гэр нь харагдахгүй битүү ингээ муур. Зөндөө тэгээд яадаг бол харин хүмүүс зэрвээ тэр айл амтан жоохон нөөцл юм байлээ. Тийм үү. Магадгүй тэр юмгээ юу бодож тийжээд юм бэ мэдэхгүй юм л та. Ямар ч амтан хөөрхөн харагдчих болно. Гэхдээ тэр чинь амтай амьдрах хэрэгтэй гэдгийг бид нар мартаад байдаг юм шиг. Тэгээ муурын дургуучуудын бүлэг гэж байдаг шүү дээ. Тийм үү. Тий. Үгүй муур дургуун бараг тагтаагаас илүү олон байдаг. Тэгэл яагаад дургуун бэ гэж асуухаар ерөөсөө л зэвүүн муухай харахаар нэг тийм л гэдэг. Тэгээ үнэндээ бол тэр хүмүүс нэг жижигхэн юм амтны нэг тэрч үзээгүй. Эхний Египтүүд ч муурыг гიშвчдэг байсан шүү дээ. Энэ ардталт нэг юм ба завсар байгаа. Энийг мөнгөний төрөвч гэж ярьдаг юм байлээ. Тэгээ энэнд нь ямар ч хүслээ хэлэхээр биелдэг гэлтэй шүү дээ. Тийм үү. Тэгвэл явахгүй байж байгаа юм. Цагаанаг гэлээд үзчихээ л та. Би ч муурны л хүүхдэлтэй. Чамаг бол би бол зүгээр тоохчгүй өргөөл тэрэл очрыг авалчин заяа. Нөгөө бэлгэн үү? Сэлгтэйг явж. За цагаан ороорой. Хүй чамаг оруулмааргүй байна. За ороорой. Ямар муур. Баяртай. Хайрлах сэтгэлийн тухайл байхад нэг хэрэгцүүлээсэй л гэж бодсон юм. Үзэгчтэй яг уу. Тэгээд дээр нь өөрөө хэлж штэ. Магадгүй манай үзэгчдийн донд хүүхдтэй нэг ганцаардуулж ахаар амтаа аваад өгч юмсан гэж бодож байгаа хүн байгаа бол тий. Сонголтоо зөв хийх ёстой мэн гэдгийг маш тодорхойгоор яриад өгчлөө л дөө. Хариуцлага байдаг шүү гэдэг. Хариуцлага. Тий. Амтнаар тоглож болохгүй. Амтныг хайрлуул хайрлсан шиг. Ялангуяа жоохон хүүхдүүдэд юм арай ойлгох
болоогүй байгаа жоохон хүүхдүүдэд Харин тийм ямар нохоо авч өгч хамруулаад хамруулаад тоглоомтойгоо андуураад идэм бэл. Тий. Яг манай нэг ахын хүүхд болохоор ингээд сүүлнээс нь ингэж хагаад амийн одоо нөөдг нь интцсэн. Тэгээ сүүлд нь өөрөө үйлээлээ. Тэр хүүхдийн бас буруу биш те. Нөөдгөө ойлгохгүй. Одоо янз бүр робот тоглоом чи янз бүр хөдөлдөг болсон. Нөгөө амьд гэдэг юмтай харьцаж сураагүй. Тий, би бүр бас нэг айгу сонин түүх мэдэн штэ. Бид нар анх сонсчоод хөвгөлтөөр ярьсан учраас айгу хинээсээ яасан гэхээр төрсөн өдрөөр нь аав ээж хоёр нь хүүхдтэй юу гастмилхи аваад өгсөн. Тэгээ авч өгт нь анх тэр лангууных нь хүн орой болох ингээ бүлээ усанд хийж байгаарэ гэж загсан юм байна л та. Хашир болохоор хөөрхий айгүй халамжлаад л оройд нэг юм төмпөнтэй усанд хийгээд л ээж л тэ. Тэгээд хийх гэсэн чинь халуус тасарсан бахаар нь хөтөө усанд хийж ясналхийг ээж плеткэн дээр тавьчаад үлдээ ингээ нөөзөөс утсан. Тэгээд чанцсан шүү дээ. Тиймэрхүү байдлаа. За энэ болж байгаа биз. Дорны нэг их алдартай үг байдгийг. Нэг насаараа ганцаараа амьдэрсэн нэг эмгэн байдаг байхгүй. Тэр ингээ муурт хийжсэн. Тэгээ тэр эмгэн ингээл муураа илж анга хэлдэг байхгүй. Би ягаад чам дуртай гэж. Ягаад гэвэл чи нэг ч үг дуурдаггүй гэв. Нөгөө нэг хамгийн сайн сонсогч байдаг. Яг үнэ. Нэг чив чимээгүй тэр хүний бүх зовлон одоо жаргалыг сонсдог. Тэг ингээл хань болоод байж. Тийм учраас хүн муур бол хүний ганцаардыг тайлдаг, имчилдэг гэдэг нь бас үнэн баха гэж бодож байна. За ингээд нэвтрүүлгийн маань сүүлийн зочин бол миний ярьсан зочин байгаа. Тэгэхээр бас нэгэн сонирхолтой зочныг үрсэн байгаа. Мөнх Эрдэнэ гэдэг залууг би ярьсан. Ингээд Мөнх Эрдэнэийг тайсан орж. За сайн уу? Сайн. Жиг ч Мөнх Эрдэнэ гэдэг штэ. Хүмүүс сайн мэддэг бах. Би бол жаргал маргал гэдэл арай өөр нэр бодоодсэн штэ. Тий. Найзуудын өгсөн хочоороо л ингээл явцсан. Юу гэсэн утгатай хочин? Гайхалтай гэж уулга алдсан тийм л. Нэг авээл юм байлээ. Тэр нь гэхдээ Америкаар юм шиг байлээ. Жигийн үед бол сүүлийн үед маш их сониочтой байгаа. Цоо шинхэн цомог нь 22-нд нээлттэй хэлсэн. Дээрэс нь бас джинсээ өмсөд ирсэн баг шиг байна те. Тэгэхээр бид хоёр сурвалжлага бэлдсэн байгаа. Хэвээ төр зөр бичсэн джинс. Сурвалжлаганд анхаалаа хандуулцгаая. За ёо. Үзэгчтэй тэгэхээр би бас нэг жоохон юм хипхоп стилтэй байна өнөөдөр те. Тэгэхээр бид джинс дээр хурж ирээд байна. Тэгээд рэпер G дүрлэгээ гадуулчихад бэлэн болоод байна. Тэгш орцоо. Бизнесмен болсон биз дээ. Үгүй ээ. Чи яах вэ? Urban Jeans санал тавьсан гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгээ энд одоо J гэсэн брэнд байна. Jeans гэсэн тийм jeans. Тэгэхээр бизнес рүү хөл тавьчих юм шүү. За одоо энийг би одоо бизнес гэж хэлэхэд дэндүү эрт байна. Бид хэд дөнгөж одоо
нэг өгүүлбэрийн хамгийн ихний том үсгийг нь чадан ядан тавьчаа байж байна. Тэгээ цаашаа энэ өгүүлбэр яаж бичигдэх нь үү, цэгээр дуусах нь уу, 3 цэгээр дуусах нь уу гэдгийг тэр үеийн тэнгэр тэнийг миний заяа хоёр мэдчихээ дээ. За одоо энэ джинсийн гараараа барьж үзэж болох юм. Тэг барьж үзье. Ер нь урд чинь таалагдсан уу? Манай сайн үе хийж гинөө манай Монгол залуучууд. Тийм сайн хэлгүй яах вэ? Тийм би бүр тайлбар хийсэн. Одоо энэ зүйлийг би бол дээр хүртэл ингээд өөрөө чиний CD-ний аплашк байна тийм ээ. Сонсолтоо сонсон чинь за чи хийж байгаа юм чинь мэдээж сандаа хипхоп стилийн тим авцаа байх гэж ярьж ирсэн. Үгүй юм билий те? Бүх төрлийн. Тийм бүх төрлийн одоо энгийн одоогийн байдлаар нэг загварын энгийн өдөр тутмын өмд гарсан байгаа. Одоо өөрөөр хэлбэл нарийнхан гэсэн үг. Джинс чинь дотор бас маш олон янз байдаг. Одоо джинс гэм зүгээр өмд те, трапиц гэж байна. Одоо стрейт буюу шулуун гэж байна. Скини гэж нарийнхан байна те. Гэх мэтлэн. Ерөнхийдөө слим гэдэг төрөл нь бол өдөр тутамдаа өмсгөл маш тохиромжтой энгийн тим төрөл байдаг. Яг энэ төрлөөр нэг загварын одоо өмд хийчихсэн байгаа. За тэгээд араас одоо энэ 7 хоногт гэвэл эмэгтэй 2 загварын өмдөн дээр ажиллаж байна. Өөрөө загварыг гаргаад юм уу? Гэхдээ би миний загвар гаргаж яваа гэж юу байх вэ? Би тэгээ Urban Jeans-ийн дизайнеруудтай ярилцаад санаагаа хамгийн гол нь тэр хэд хэлээд гол гүйцэтгэл хамгийн юм л ер нь яг тэр хэдэл нугалж байгаа дөө. Би нэг санаа тавьдаг санаа зовхоос ашгүй хүн л байна дөө. Тэгэл тэг ямар ч байсан нэг ийм зүйл хийгээл тэгээд залуучуудыг тэг чөлөө тувцаа Бээжингээс бити аав гэж хэлмээр байна. Бид нар хийж гин, бид нар чадж гин, Бээжингээс бити аваарай тий. Яг хаа одоогийн байдлаар хүмүүс хийж байгаа л да үндэсний үйлдвэрлэгээл яриа л байна. Ясын мэн дээрээ тий танах товч мовч юм хумаа хаанаас авж байгаа. Яг үндэ Монгол тэр түүхийн эдийг үйлдвэрлэж байгаа үйлдвэр одоохондоо алга. Гэхдээ ийм юм болохгүй байх, тийм юм болохгүй нэгэ зүгээр суугаал байвал зүгээр суугаал байна. Завж ивэл байна. Зүгээр суугаал байна. Энийг болгоё бүтээе гэж явах юм бол харин удахгүй тэр товчовч инээ тэрийг мянгаар янз янзаар үйлдвэрлэдэг болно та нар харж байгаа. За житэй джинс яриа сууж өдөр ирнэ гэж өстө бодсонгүй. Монголын үндэсний олон нийтийн төлөөс жил болгон олон ангит кино бүтээл хийдэг. Жиг бас нарны жим олон ангит кинонд бас нэлээд гол дүр тоглосон баг шүү тийм ээ. Тэр тухайга бидэнтэй бас хуучлаач. Кино маань 20 дугаар дүр тийм. Тэгээд тийм нэг онц чим шиг онцгүй чим шиг ойлгомжгүй залуугийн дүр шүү дээ. Тийм үү. Хин гэдэг нэртэй байсан бэ? Харин тэрний нэртэй. Бүүл гэдэг нэртэй. Рэпер бүүл гэдэг нэртэй. Бас рэперийн дүр. Олон ангит кино л хэвчээ байлаа. Одоо нэг ганцхан сцен үлчихэд байгаа. Олон ангит цуврал одоо ч тэр юм уу. Дуусахгүй л байна. Олон ангит киноны зураг авалтал олон ангит киноны зураг авалтал байх юм байна. Тэгж л ойлгосон даа би. За, жигийн цамгийн шинхэн цамгийн Geometry. Чи надад юу гэсэн юм? Жигийн хэмжээ одоо юу вэ? Geometry буюу geometry яг ингээ монголоор орчуулах юм бол geometry. Geometry цаа. Geometry гэдэг цомог. Тэгээд энэ цомогт бол энэ цомгоор хүмүүсээс юм олж авах биш. Би энэ цомгоор мөнгө хийх биш. Энэ цомгийг сонссон хүмүүст өгөх, ойлгуулах нэлээд олон томьёо энэ цомгон дотор бий. Өөрөөр хэлбэл 14 ширхэг томьёо бий. Тэрийг сонсоод үзвэл тэгээ бас янз бүрийн санаа хүний толгойд орж магадгүй. За нэг юм асууч. Хараалгүй дуу гэдэг. Яг хараалгүй дуу юу? Үгүй. Тий. Хараал гэж одоо юу хэлээд вэ? Яг юуг хараагаад байна гэдгийг л ойлгох хэрэгтэй л дээ. Одоо хүмүүс намайг хэлдэг алан хядна гэдэг үгийг хүүхдүүдэд заагаад байна тэрийг янз бүрээр л ярьдаг тий. Би тэр үгийг хаанаас сурсан бол миний үед хипхоп байгаагүй гэж тохор юу бас гайхаад байдаг байхгүй. Надгүй энэ үг явж л байсан байна тий. Тэгээд яг үндэ миний дуунуудыг эргүүлээс сонсох бол би алан гэдэг үгийг нэг ч дуун дээр ерөөсөө хэлээгүй дээ. Тийм үү. Тийм. Ер нь их санагдаад хүмүүс зүгээр нэг юм өнгөц хараад хүссэн өнцгөөсөө хүссэн зүйлээ ойлгож аваад тах шиг байгаа. Гэтэ энэ бол тэр хүний сонголт. Би энийг буруутгахгүй. Би намайг муугаар харсан хүнд би топ зэрэглийн муу хүн байж чадна. Намайг сайнаар харсан хүнд би топ зэрэглийн сайн хүн байж чадна. Уран бүтээлчийн дотоод ертөнцийг угаасаа илэрхийлэх нь ойлгомжтой л да. Өнгөрсөн нэвтрүүлэгт механикийн даваа жаргалтай ярилцлага хийсэн. Механик өөрөө хэлжээ. Бид нар ингээд анхны цомог дээр болохоор их тийм гинэн их гэгээлэг насмын ч угаасаа тийм байж тийм дуудсан. Одоо энэ удаагийн цомог дээр болохоор амар баясгалант хийд дээр хийсэн. Тэргээ нэрлэлсэн. Илүү дотоод мөн чанарлуу хандсан байна л да. Тэрэн шиг чигийн хувьд оюуснаны хувьд хэр өөрчлөлт гарч байна? Би энэ уран бүтээл гэдэг үг хэрэгэлдэг байхгүй. Уран бүтээл гэдэг үгнээс амар айдаг. Уран бүтээл гэдэг бол айгүй том юм. Тийм үмийг одоо зүгээр нэг над битийн зүгээр нэг дуу оролдогчд ингээд хэрэглэхээр айгүй тэр үгийг би харамлаад байдаг байхгүй. Тэгэхээр би дуу гэдэг мэдрээ ярьчээ тийм. Тэгээд дуундаа тавих миний өөрийн шаардлага бас 5 жилийн өмнөх мөнх хэрдэн одооний мөнх хэрдэн хоёр
өөр дундаа би маш өндөр чанарыг одоо чанартай зүйлийг сонсогчдод өргөхийг зорддог болсон. Тэгээд мэдээж хэрэг дотор сэдв агуулгын хувьд ч гэсэн бас өөр юмыг зүгээр хүнд хоб гэж хэлээл тэр хүн тэрийг шууд утгаар нь ойлгож авахаас илүү цаагуур нь хэлээ тэр хүний юм бодуулчих юмсан. Бэлэн холбоо энд мөн шүү дээ. Өөрөө бодож ойлгож боловсруулж ойлгуул уг нь илүү гоё те. Тэр талаас нь юм ихийг маш хичээж байна. Тэгээд одоо чадж байгаагүй юм уу одоо бүү мэдтэй тэрийг одоо сонсогчд маань шүүх байх гэж бодож байна тий. Жигийн амьдрал нэг тийм эргэлтийн цэг гэж зүйл байсан бол одоо өмнө нь бол маш их даруухан байсан гэж зүгээр хүмүүсээс одоо би сонссон л таа тий. Эргэн тойрны бүхий л зүйлс яг л гитарыг зөвхөн ганцхан утсын дараа тоглох тэр утсуудыг бүгдийг дарж агаад нэг аккорд уурах хоёр шал өөр байдаг шүү дээ. Тэр шиг маш олон зүйл нөлөөсөн гэж би бодож байна. Энэ бүх одоо юу гэдгийг бэрхшээлүүд те бэрхшээлүүд нилээн нөлөөлсөн гэж боддог. Бэрхшээл гэдэг бол миний хувьд бензин. Баахан бэрхшээл гэдэг бол банк дүүрэн бензин гэсэн. Энэ бэрхшээлийг давахын тулд бензиний шатаагаар давхиж өгнө шүү дээ. Тэгэл өшөө цаашаа өөр юу вэ? Намайг басамжилж ийсэн те ойлгохгүй байсан тэр бүх зүйл надад яаж хүч болж ийсэн тэр болгоныг яриад байвал дуусахгүй л те. Тэгээд ямар ч байсан миний амьдрал тохиолдож ийсэн бүх зүйлсд би маш баярлж явдаг. Яг тэгвэл би өдий зэрэгтэй яг одоо ингээд үндэсний телевизээр Монгол улсын өнцөг булан бүрт байгаа хүмүүст ингээ харагдаа сууж ин гэдэг бол миний амьдралд миний үдсэн бүх зүйлс нөлөөсний хүчин дээр би энд байгаа. Миний ээж, миний аав, миний ах, миний найз нөхөд, миний өссөн орчин манай хашааны нохоо магадгүй гэх бүх зүйлс нөлөөлж би энд байгаа гэж бодож байна. Олон орноор явсан гэдэг тэнд монголчуудтай уулзсан сонио ашнаасаа хуваалцсан ш. Тийм ер нь бол за өнгөрсөн жил лав 4 орноор явсан. Турк, Америк, Швед, Солонгос гээд. Ер нь тэгэл энэ тэнд очиод харж байхад тэгээ манай Монголын залуучуудыг одоо хийж бүтээж байгаа сайхан залуучууд ер нь бол алга байна шүү дээ. Тэгээ Монгол хүний бас оюун ухаан ямар хэлээ те юмыг хэр хурдан сурж яаж гүйцэтгэж ямар хэмжээнд тэр зүйлийнхаа оргилд нь хүрч чаддаг үлээ. Тэр болгоныг л харж явсан. Тэгээд тэр залуус маань бүгд Монголдоо ирээд хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байгаа. Хүний гаднах татнах мөн чанарууд зөрчилдөх нь би зарим нэг найраад өгөх нь ч вэ тийм ээ. Чи өөрийгөө юу гэж боддөг вэ? Хамгийн сүүлд гаргасан клипээрээ бас би энийг харуулсан. Нийгэмд багтаа хүмүүс амар олширцсан. Ер нь бол зарим нэг хүмүүс зарим нэг хүний юм удирдлагаар удирдагддаг алиалагч болцсон тий. Энэ тэр жоохон харамсалтай л да. Гэхдээ юу гэдэг би өөрийнхөөрөө байна гэхээр өөрийнхөөрөө байна гэдэг зүйл бас хэмжээ хязгаар гэдэг юм хэрэгтэй. Би хитрхи өөрийнхөөрөө байна гэж би одоо ганц чохмор санагдаад байна. Би өөрийнхөөрөө байна зөвхөн гэж. Болохгүй шүү дээ. Гэхдээ яг хүнд хэлмээр хэлий гэсэн үгээ шудрах хэлцдэг. Өөрөө тийм үг сонсох юм бол буцаагаа даачдаг. Тийм аль аль тийм чадвар хэрэгтэй. Өөрөө өөрийнхөөрөө байж чаддаг бол бусдын өөрийнхөөрөө байгааг хүлээж авах чадвартай байх хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрийнхөөрөө байх гэхдээ амар гоё угаасаа арчилсан нийгэм чинь хамгийн гоё юм шүү. Тийм. Ер нь жоохон ховордоо ороод мэддэг юм шиг жүжигдэг хүн бас айгүйх олон болсон байхгүй. Яг л тэрнтэй адилхан. Тийм харамсалтай. Монгол гэсэн бичгтээ джинс ууц өмсч орж ирсэн. Хүзүүний зүйлч гэсэндээ бас нэг өөрөмц өөр харагдаад байна л да. Тайлбарлаа чинь өөрөө чинь хонх уу? Гэхдээ энэ сахиус. Тийм би одоо юу гэмтэй гадаадын хипхопууд энэ тэргээл бүгд л гинжээр гангардаг тий. Тэгээ энэ бол миний яг зүгээр гангараа биш. Энэ сахиус тий. Монгол гэдэг юм харагдаад. Сахиус гэхээр өнөөдөр чинь чи бөө болчих ярих үү тий. Оо ярьсан зөндөө ярьсан. Би дахиад хэлье. Мань бөө биш шүү тий. Бөө биш энэ сахиус энэ би зүгээр нэг зүйл итгэдэг энэ дуу чимээ надаас муу зүйлийг нүдэнд харагдахгүй муу зүйлсийг холдуулж идэг итгэдэг. Юг өөртөө зөвшөөрч юг өөртөө зөвшөөрдгөө тухай мэдээж их юм ярина та. Гэтэ зүгээр жишээ татаад тий жишээ татаад. Би ер нь энэ архитект гэдэг юм амар дургу яг үнэ хэлэхэд. Би сүүлийн 4 жил арх пивч амсаагүй. 4 жил би сайхан л байна. Надад бол дутсан юм бол алга. Ямар нэг зүйлээс тийм тэрнээс авдаг кайфыг мэдрэх гээд ах шаардлага алга. 4 жил амсаагүй. 4 жил амсаагүй. Тамхи татдаггүй. Тамхинаас саяхан гарсан. Ямар хугацаа өнгөрч байна? Одоо нэг 3 сар болж байна. Чи рэп руу энэ хипхоп ертөнцид хар тамхи гэдэг нэг балан юм одоо бүр ороод ирчлээ. Тийм үү? Ийм зүйлээс их хол өгдөг хүн болохоор энэ талаар ерөөсөө мэдээлэл алга. Гэхдээ би өөрөө бас хипхоп ертөнц дотор байгаа шүү дээ. Дотор байдаг мөртлөө тэр талаар бас мэдээлэл алга. Ямарваа нэг зүйлийн одоо энэ бүхэл бүтэн 13-ны чигчийн урууных нь энхэн талд жижигхэн хэр байлаа гэхэд тэрийг л олж хардаг. Тэрний хомснууд хэртэй гэж ярьдаг. Яс юм дээр нэг л хомс байлаа гэж бодоход шүү дээ. Муу зүйлийг бид нэр дэлгэрүүлж хардаг учраас муу зүйл маань дэлгэрээд байгаа юм шиг. Юмын шөмжил болно.
Шүүмжил бол мэдээч хэрэг тэр зүйлийг хөгжүүлэхийн тулд төгс төгөлдөр байдал төхүүлэхийн тулд хүмүүс шүүмжилдэг тийм ээ. А тэгтээ шүүмж, доромж гэдэг хоёр бол шал өөр асуудал тийм. Одоо хипхопчд хар тамхитаж байна. Уучлаарай би ч гэсэн хипхопч. Энэ бол миний нөө мянган үхрийн ир дөргөнд чи миний ивэрс дүнг зэвж байгаа байхгүй. Энэ ярианы эсрэг ямар нэг юм хийхгүй мүү? Жишээлбэл чиний дууг сонсоод би энэ ярианы эсрэг яг зөв амьдарч үзүүлж байна яг одоо. Үзүүлсээр байх болно. Би арх чамсаагүй ямар нэг тийм юм одоо яадیں те мансууруулах бодис чиргэлээгүй яваал болоо л байна. Би ч гэсэн хипхопч шүү дээ. Энэ уурсгал өөрөө. Тэгэхээр энэ сайныг олж харах хэрэгтэй. Муу зүйлийн цөмөрөө жоох ялгасаад байвал их гоё. Монгол хүрнийг мандуулан ирээдүйн эзэн чадвал Монгол хүрнийг мандуулан би хүчээ багтуулан Монгол хүрнийг мандуулан энэ нэгтгэл миний Монгол хүрнийг мандуулан итгэл хүчээр бидний Монгол хүрнийг мандуулан ирээдүйн эзэн чадвал Монгол хүрнийг мандуулан би хүчээ багтуулан Монгол хүрнийг мандуулан амьдралын хүрд гар дээр шивэсүүдийн сонирх гэдэг үү? Оо тий. Айвал бүү хий. Хийвэл бүү. Энэ бас Монголын юу штэ зүрт зүгтэй уламжлалт. Би энэ шивэсийг бас аюух бахархдаг. Гадаадууд хүртэл ирээд одоо гадны маш олон телевиз радиох ирээд ярилцлага надаас авдаг. Тэгээ асуудаг байхгүй шивэс бас асуу. Тэгээ би энийг аюу бахархалтай хэлдэг байхгүй. Mongolian National Proverb гэдэг. Монголын яг үндэсний зүрт зүгээ гэж хэлэхэд аюу бахархалтай. Яг хаа арслан шивүүлдэг нас яваад ирэхээр нөт нь юу болдог гэлээ? Муур болдог. Тэгээ тэр шиг юм болох үү дээ чи. Болохгүй би аамлаа. Одоо ингээд манай зүгий гээд найз шивэс идэгтэй бидний шивэсийг бас идэг. Зүгигийн ажил дээр ингээд маш олон шивэстэй хүмүүсийн зургнууд байдаг. Тэр нь бүр 60, 70, 80, 90 настай шивэстэй хүмүүс ч бий. Тэгээ тэдний залуудаа байсан шивэс өгшрөөд ямар болсон байна. Яг л хിവэрээ одоо шивэс гэдэг юм чи урлаг болоод төгсөн мэдээж тэрийг одоо хэвэн байлгахын тулд хүчний микстэй арьсан унжих байх хэрэгтэй тийм ээ. Фитнес арьсан унжуулах тулд би ч яг арьсан унжуулах тулд фитнесээр хичээлдэг юм л да. Зүгээр анх хичээлдээ таргалсан баха. Дуртай болцсон. Таргалсан байхгүй. Тэгээд за ер нь ингээд фитнесээр явъя. Анх ер нь ингээд нөгөө нэг манай хипхоп дээдлийн бүдүүн ах нарыг хараад ийм болохгүй шүү гэж боддог байсан байхгүй. Нэг өдөр мэдсэн тийм их болох зандаа орсон юм чи тээ. Тэгээд ингэж болохгүй явъя гэдэг. Тэгээд нэг 3 сар яваал би бүр амар дуртай болчихсон. Ерөөсөө яг л тэр нэг юм дон гэж одоо миний дон гэж дуугаа шүү дээ. Яг тэр шиг яг тийм донтой болчихсон. Энэ Монгол гэдэг бичиг бол байж лэн тийм ээ. Тий. Энэ Монгол гэдэг. Одоо жоохон бүдгэрээд байна уу? Жохоо хүчиг гэдэг үг гэдэг. Үгүй. Бүлтгэрээ. Жохоо хүчиг гэдэг. Энэ Монгол гэдэг бичиг байгаа шүү дээ. Энд чинь бас ингээд энэ яг яакны зүүн талтай байдаг. Яг миний зүрхэн дээр байдаг. Яг зүрхэн дээр байдаг. Яг тэрнтэй адилхан энэ Монгол гэсэн шивэс миний зүүн талд байдаг. Тэр утгаараа шивэсээ хувцсан дээрээ буулгаж юм гэсэн үг. Ерөнхийдөө өөрийгөө энэ хувцсандаа шингээх маягтай байгаад байгаа шүү дээ. Хоргоо. Аюу хурд их нэртэй болчих шиг болсон шүү дээ. Тийм ээ. Сонирхуулаач гэр бүлийнхээ хүнийг. Манай гэр бүлийн хүнийг Минжирмаа гэдэг тий хараат бус судалгааны хүрээлэнд ажилладаг. Судлаач мэрэгжилтэй. Тийм бүсгүй би. Тий сонирхдаг. Бүх төрлийг сонирхно. Тий. Тэгээд тий би их хацтай залуу. Ийм хантай болсон их хацтай залуу гэж өөрийгөө боддог. Тий. Тэгээд хандаа амлсан тэр бүх амьдралыг нь өгөх гэж хичээж яваад хүндээ. Гэхдээ би баян амьдралээс амлаагүй шүү дээ. Аз жаргалтай амьдрал өгөх гэж л өөрөө бүтээж хичээж яваа. Хүү бол сонсон нэз сайн фэн үү? Манай хүүхэд. Манай охин уу? Хипхоп уу? Манай охин хипхоп сонсдог юм уу? Одоо тэр нэг хэсэг тэр нэг he like pizza everywhere гэдэг дуу сонсдог байсан шүү дээ. Одоо болохоор нэг юм юу лээ? Мамуу наашир тэр нэг айгүй хөөрхөн нэг дуу байсан хүүхдийн нэвтрүүлгийн. Би тэр дууг нь үгийн сонсчод яасан хөөрхөн хүүхдэд дуу миний охин ч бас зүгийн сонсч шээ гэж бодоод юу лээ. Сайн яваа нэгэндээ сатуу болоорой гэх. Тэр дууг амар сонсдог тий. Жигийн баг нас ер нь хаана яаж өнгөрсөн бэ? Дуун дээр бас нэлээх гараадах шиг байд. Тэр бол
яг үнэн бодит юу юм болоо? Би чи их балиар юу яасан шүү дээ. Олон сургуульд амтсан байна шүү дээ. 1 2 дугаар анги өөр хангаа сурч ирсэн юм. 3 дугаар анги 53, 4 дугаар анги 44, 5 дугаар анги Монгол 3, 6 дугаар анги 80, 7 8 36, 9 10 81 төгссөн баггүй юу? Рекорд хийсэн шүү жижиг. Гэхдээ миний өсвөр насны хамгийн дурсамжтай үеийн амьдрал бол толгойт гэдэг газар өнгөрсөн. Яах юу ахуу тэр нөгөө нэг тухайн үед яг ардчлал гараад те нийгэм ороо бусгай байсан яг тэр үеийн шуурганд л манайх хүртсэн юм шиг байлаа. Би тэгж ойлгоо тий. Айл өрх бүхэн зөрчсөн. Миний үеийнхэн дотор чинь хагас үн чинь хүүхдүүд айгүй их үүдсэн шүү дээ. Аав ээж нь салцсан тий гэр бүл сал тэр үед айгүй их байсан. Тэгэд энэ бүх тэр амьдрал эдийн засаг инээ тэрэ бүх тэр юмны шуурганд л манайх бас л хүртсэн юм шиг байлаа. Монгол рэпер, Монгол үйлдвэрлэлтэнд амжилт хүсье. За баярлалаа. Өрсөнд баярлалаа тий. За. Баярлалаа. Баярлалаа. За урдуур симэдэл гарч яваад. Дөрөв жахаа чи яад дураадсан бэ? Сарвчны өмнө? Йоо гэсэн. Хайр зэрэг дуурдаа сонсож хөө. Тэр яв гэдэг үг чинь яг ингээд судалгаагаар гарсан байдаг. Хипхоп дунд хамгийн их хэлэгдсэн үг бол ёо гэдэг үг байдаг. Жиг өрчөөд би айгүй олон хүмүүсээс бас асуулт ингээд жи гэдгсэн чинь яг хоёр янзын боталтай хүмүүс байдаг л. Нэг нь болохоор яг харьцаж үзсэн хүмүүс нь бол айгүй энгийн залуу байдаг. Энгийн залуу байдаг. Зүгээр клип энтрийг үзчихсэн хүмүүс болохоор хаста амар тий яг нөгөө нэг тий нэлээд тийм юу гэсэн талаас нь ингэж хардаг. Гэхдээ яг амьдрал дээр бол маш энгийн юм залуу гэдэг нь бол одоо гэж би бол бодсон. Манай энэ Нарны жим гэдэг киноны тухай ярьж амжсангүй л дээ. Тунгуудахгүй 5 сараас нээлттэй гэж орой болгон үзэгчтэйгээ уулзах болсон. Энэ кинонд жиг тоглосон. Тэгээд манай уран бүтээлчтэй би биэндээ бас ярьдаг штэ. Ямар ч одоо маш сайн цаг барьдаг их зарчимч ямарваа нэг юмд асуудал ахгүй заавал ёогүй яста хийгүү залуу илээ гэж ярихт нь би бас бахархчихсан байхгүй юу. Гэхдээ бас нэг хипхоп гээл ингээл хүмүүстэй арай өөрөөр хардаг ч хүмүүс байна. За зөвөр хардаг ч хүмүүс байна. Тэгэхэд энэ залуу ингээд уран бүтээр болон уран бүтээлчдийн ажлыг хүндэтгээд ийм байсанд баярлалаа гэж хэлмээрсэн сая амжсангүй. Магадгүй энэ амьдралын хүнийг яаж ч өөрчилж мэдгэл юм л да. Ямар ч дүрээр бидэнтэй уулзаж магадгүй юм. Гэхдээ энэ залуугаас эн чин чи мөндөө гэж дотроо нэг юм бахархаа тийм ээ. Өөрөөрөө байндаа мань хүн гэж дотроо бодож суудаг. Энэ маань надад их хангалттай байдаг. Тэгээ тэр мэдрэмжийг сая мэдэрлээ. Тэгээд эн чин л жи байлаа шүү дээ сая. Миний хувьд оюутан махасаа тань мэднэ. Жохогийн хэлсэндээ санал нэг байна. Их энгийн их дайчин залуу. Тэгээд 12 жил графитээр стрит болц боломж авлаа. Гэхдээ би нэг зүйл хэвээр яваад их баяртай байна. Мэдээж хүн юм үзэж болно, таньж болно, бүтээж болно. Баян оюутан байсан шиг байхгүй тийм ээ. Бусдыг хүндэлж чаддаг залуу. Тэр нь би маш их дуртай байдаг. Тэр зүйл нь хэвээрээ харагдлаа. Хүний нүдээс ус харагддаг те. Хаймрын улаан буйдан хин нэг зүгээр л өөр байхад нь тусалдаг. Өнөөдөр ч гэсэндээ энэ зочид маань бүгд л өөр өөрөөр байлаа. Энд ямар нэгэн жүжиг тавилт баг огт хэрэггүй байдаг. Тэгээд энэ удаагийн дөрвөн зочны төчөө инхүү өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай үзэгчтэй. Баяртай.